За сайн байцгаана уу? Гэрэл сошиал медиа агентлагаас бэлтгэн хүргэдэг та юу дүгэ подкастын энэ дугаар эхлэх бэлэн болоо да. За энэ дугаартаа учирлага орж харилцуулаад байна. Сайн байна уу учирлаа? За сайн уу? Сайн уу? Урилга хүлээж авч ирсэнд баярлалаа. Урьсанд баярлалаа. Зүгээр. За учрал маань юу хийдэг вэ? Ямар ажил хийдэг лээ гэд. За гол ажил маань бол ээж. Тийм ээ. 4 хүүхдээ ээж яг одоогоор болохоор баг хүү маань 9 сартай. Одоогоор бол тийм хүүхдээ хараад гэртээ байгаа гэсэн үг. Уул нь болвол гол ажил нь бол тийм. Тийм. Тэгээд жирэмсэн багтаа болохоор яг энэ одоо хийж байгаа ажлаа эхлүүлсэн байхгүй юу? Тэгээд нөгөө бүтцэн болохоор нь орхиж чадахгүй. Хичнээн хүүхдээ хараа гэртээ байгаа ч гэсэндээ тэгээд нөхөртөөгөө ярилцаад нөхрийнхөө завтаа өдөр нахсан бүтэн санаар нэг ажиллаа хийгээд хажуугаар нь тэр нь болохоор Art Night гэдэг ивент компани байдгийг. Одоо ажиллаад тараад хүмүүс чөлөө цагаа өнгөрүүлэх боломжтой бүтээлчээр одоо цагийг өнгөрүүлэх те одоо найз нөхдөдөө зүгээр нэг юм уугаа суух ш ингээ юм уунгаа юм ярингаа хөгжилтөнгөө бас гоё зураг зураад гаргах ч гэдэг юм уу те тийм газар handlettering artist гэдэг одоо манайхаар ярих юм уран бичлэг гэж бас яг шууд хэлэхгүй л дээ. Ер нь бол гэхдээ урнаар бичих тий бүтээлчээр одоо бичих гэж хэлэх юм уу? Тийм юу сургалтанд багшаар ажиллаж байгаа. Тэрийгээ тэгээд хагсаа бүтэн санаар багш маань оролцож байгаа юм байна. Тий. Ер нь бол тийм багш л да ярилгал хүүхдүүд шиг ингээл яах вэ гэд асуугаад ирж байгаа юм чинь тий. Тэгтээ яг нөө чөлөө цаг өнгөрүүлэх гэдэг утгаараа бол яг нөө боловсрал гэдэгтэй бол орохгүй тий. Боловсрал биш арай нэг тийм юм руугаа тий. Нөө соёл хувийн хөгжил тал руугаа чөлөө цагаа өнгөрүүлэх тал руугаа тий. Тэр тал руугаа орчиж байгаа. Тийм болохоос арай гайгүй. Хизэнээс одоо юм артист юу болчихвоо багш болчихвоо. Яг энэ компанид уу? Тэ. Энэ компанид ч юм болохоор сая түрүү жилийн 9 сараас юугаа өгөөл хүсэлт энтрээ гаргаал анх зарыг хараал тэгэл хүсэлтээ гаргаал тэгээд нэлээд сунжирж яваал 11 сар бүх юм онлайнаар хийж байгаа юм чинь нөгөө компани өөрөө герман компани. Германаас бүх юм онлайнаар явагдсан. Тэгээд би ч хугацаа алдсан нөгөө газар маань ч гэсэндээ онлайнаар болохоор удаан ажилтг юм шиг байгаа. Тэгээд 1 сараас эхэлсэн. 1 сараас. Тийм. Яг сургалтаа хийж эхэлсэн. 20 оны 1 сараас. Тийм. Тэгэл тэнд чинь нөгөө яг эхлээд нөгөө нэг юуны ажилд орох процессоос гадна тэгэл нөгөө материалуудаа захиална, материалууд нь ирсний дараа зараа тавина. Тэгэл нөгөө эхлээд би чинь нөгөө нэг онлайн сургалтандаа хамрагдсан шүү дээ. Яаж явагдах уу, хэрхэн явагдах уу гэд хичнээн би энэ чадварыг өөрөө мэддэг чаддаг ч гэсэн цаанаас бол яг уу компани нэг ерөнхий чиг шугам байгаа байхгүй. Ийм байх хэвээр ингэх хэвээр гэд тэдрийгээ судлахаас ахуулаад айгуу хугацаа орд юм лээ. Би анх болохоор амар хөөрөлттэй байсан дээ. Жирэмсэн байсан ч хэлгүй. Төрхөөс өмнө хитэн сургалт хийчихсэн төрөгсний дараа яаж юу ч болоо хэлээ гэл тэ бодоод амар яраад би ста гяс 9 сард материал явал зараа харсны дараас та явуулаад би ста 11 сар 100 сараас өмнө те 100 сарын карт марч жолтгоо хийхэд нь хүмүүст гоё зааж өгмөөрэй гэж бодоод орсон чинь айгу процесснаас жоох удаа юм бэлээ. Тэгжидэл тэгэл угаасаа би ч өөрөө төрөөл тэгээд яг төрснийхөө дараа 1 сард эхэлсэн шүү дээ сургалтаа. Тэг хоёлаа одоо үзэж байгаа эсвэл харж байгаа хүмүүстээ бас зориулж те юу хийдэг юм жишээ болгоод байна. Учка бол юм хийдэг байна. Одоо харагдах нэг за энэ үл зүгээр энгийн жишээ карт те энэ үл зүгээр жишээ карт би сая одоо энийг хийхэд жишээ хэдэн минут зарцуулсан. Энэ айгуу гоё энийг ч одоо энд чи 3 евро бол хамгийн доод хавдаг үстэй. Яг одоо бүр гараар хийцэн гэвэл гараар хийсэн бол бүр л үнэтэй болох тий. Одоо нөө сүүлийн үед ч ер нь жоох юм тренд болоод ааш тий. Нөө бичлэгийнхаа ширээ мэрэг иймэрхүү юм үлгөө чимгэлдэг болцсон. Хүмүүс ер нь айгуу хит нөгөө компьютер жаал хит ингээл шивээд ирэхээр хүмүүс илүү гар урлын юм илүү сонирхдаг болж байгаа юм би энэ. Тэгээ тийм ч болохоор энэ сургалт ч айгуу дуртай хүмүүс сууж байгаа. Тэгээ энэ болохоор нэг 30 минут болсон баха. Ингээл нөгөө артлынх нь усан будгийнх нь юу суурийг хийгээл тэгэл зураг зураад дээрээс дараа бичих болгох тийм хагтаа хугацааг нь оруулах мэдгүй ямар ч яг ингээл суугаад хийх юм бол нэг 30-40 минут л болох байх. Тэ энэ нөгөө нэг геометри дүрстэй амтан гэдэг энэ дээр л жоох уудсан байж магадгүй байна. Одоо яг бас санахгүй байна. Энд ч бас нэлийн дээр хийжсэн юм. Ингээ юмнуудаа хадгалж гоё да ингээ хадгалаад ингээ карт маяг юм болгоод тий бэлтгэжтэй хүмүүс бэлтгэхэд амар гэж бодоо.
За хоёлаа за нэг сараас ажилдаа орсон гэсэн үг тий. Тэгэхээр өмнө нь ер нь өөрөө гэрээрээ айгу бас жоохон хийх сонирхолтой байсан тий. Тийм ер нь бол гэрээ чимэглээ гэдэг юм уу? Сууж байсан уу өмнө нь ч юм уу яг энэ талаараа үгүй шүү дээ. Яг өөрөө цаанаас авьяасан юм биш тий тэгвэл ер нь бол багасаа л айгу зурх дуртай байсан л та. Тэгээд 10 жилдээ айгу зурх дуртай байсан. Тэгээд дэвтэр ном бал үзэг амар цуглуулдаг тийм хүүхэд байсан. Тэгээд зурх бол ер нь бол дуртай байсан. Гэхдээ яг зургаар бол сурж байгаа, хизээж сурж байгаагүй. Дугууланд ч явж үзээгүй. Ягаад чи аав хоёр минь дандаа хичээлээ хий гэдэг байсан уу гэхээс зураг ерөөсөө авахгүй тий. Тэр нь ерөөсөө зураг ордгоо. Тэгээ манай дүү болохоор бас айгу зурх дуртай. Манай дүү болохоор яг зургаараа явдаг байсан байхгүй зургийн тэмцээнд ордог үзэсгэлэн гаргаж маргаал. Тэгэл яг зургаараа конкурстаал нөгөө дотоод засал чимэглээ ангид сурсан. Тэгээ намайг болохоор хэлээр дагнуулцаах гоё ерөөсөө. Орс хэл багасаа л орс хэлээр явдаг гэсэн. Тэгээ зургийг маань ерөөсөө нэг тэгж хүлээж авдаггүй гэх юм уу. Би тэгэл зүгээр тэгэл хоббигоор л зурдаг гэсэн үхээс намайг нэг зураг мургаар тэгээж ингээч гэд ерөөсөө тэгдгээс дугуулсан ч гэсэн л явж байгаа буцаал нөгөө хоббироо өрөөд ирж байгаа. Тий хараа. Тэг ингээд зүгээр ингийн ингээл айгу зурх дуртай ингээд нөгөө нэг би айгу ингэж боддог гэсэн байхгүй хүн завтаа хараа зурх айгу дуртай байна тийм бэ би одоо хүүхдтэй гэр бүлтэй завгүй юм чи надад ийм одоо юу нөхцөл боломж авахгүй онгод орж ирэхгүй байна тэгээд зурж мурахгүй айгу нэг хэсэг хайцсан байсан. Тэгээ яг сүүл нөгөө hand lettering гэдэг одоо энэ нөгөө бичиг сонирхож эхлээд тэгсэн чинь ингээд буцаад нөгөө хобби маань буцаад хүрээд ирж байгаа байхгүй юу. Тэгээд надад хамгийн их таалагдсан юм хүүхдүүдийнхээ хажуугаар би чинь урднаас торт их амар хоббитай байсан. Тий, нэр тийш торт хийгээд үстэй. Одоо ч гэсэн ер нь бол шаардлага гаруул хийж байгаа гэрийнхэндээ. Тэгээ хийхээр хүүхдүүд ингээд цуг зэрэгцээл ингээд тэрнгээр нэг юм болдог байхгүй торт хийхэр чинь. Тэгээ амсаж үзгээл. Тийм амсаж үзгээл нөгөө бүгдээрээ оролцсон. Тэгэл дараа нь угаад цэвэрлэхээс ахвалал амар ер нь ажил ихтэй. Тэгээд хичнээн гоё таашаал авч байгаа ч гэсэн нийлээ 3-4 өдрийн ажил болж ийш нэг юм эцсийн үр дүнгээ хардаг тий. Ийш амар хурдан шилжлэн солихоо нь бол ерөөсөө баргалж тэр исэн. Хүүхдүүдтэйгээ цуг хийж олно. Нэрээ зураг шүү дээ. Тийм цуг ингээ амар хөөрхөн суугаад зураг зурчин. Тэгээ би хаана л хаана энийг ингээл нэг хідэн дэвтрээ ч юм уу балаа аваад явж хаад нэг кофе шопд сууж байгаа чамаагүй бичээ ч юм уу зураал кайф авчиж байгаа байхгүй юу. Тийм тий. Тэгээ нөгөө нэг хүүхдээ хажуугаар хүнд ч юм бас өөртөө айгу цаг хэрэгтэй шүү дээ. Ээж хүнд ялангуяа амар цаг хэрэг болдог. Тэгээ тэр амар түлхэц болсон бах гэж би бодоод идэв. Тэгээл нэг мэдсэн чил ерөөс усан будаг мудгаа буцаж аваад бусаал ерөөсө зурх нөө хобби руугаа ороод тэгээд би юу нурдны амар худлагаасаа өөртөө хэлжсэн юм байна. Би одоо хүүхэд чухтаа одоостай завгүй болсон гэж. Тийм худаа ирсэн юм байна. Тэгээд ер нь хүн дуртай юмдаа цаг гаргаж чаддсан юм байна. Тэр нь урд нь бол тэгээд зөв шалтгаан. Тэгээд гаргаж чадвал одоо бас илүү их юу бах те. Одоо өөртөө хэрэгтэй. Тийм өөрт хэрэгтэй байгаа юм чинь нэгдүгээр тэр чинь амар гоо би эндээс таашаал аваа тайвширч байгаа. Хүүхдүүдэд хөгжүүлж байгаа. Хажуугаар нь ингээл юу гэдгийг зураг түзээ ч юм уу таблет түзээ байжснаас надтай зураг зураач ч юм уу сууж ивэл хамаагүй дээ шүү дээ. Манай хоёр охин бол манай том ч дуртай багт байгаас. Манай хоёр охин бол ялангуяа цуг зэрэгтэй л тийм цуг зурдаг шүү дээ. Тэгээд тэр бас айгүй хэрэгтэй юм байна. Тэгээ өөрөө кайф авч ийн өөрийгөө хөгжүүлэх юм да. Тэгээ дээрэс нь одоо ингээд ажил олгоод хажуугаар нас жоохон ч гэсэн орлого олоод тэрийгэ буцаал хоббидоо зарцуулах болж үнэн кайф. За 9 сартай мамуудтай гэхэр ч уг нь юу нялх байгаа юм шүү дээ. Тий нялх байгаа. Тэгсэн мөртлөө очкавал бүр ингээд ямар ч нөгөө юу гэдэг лээ нэлх хөвгтэй ээж үзэрмиг хийхдээ бас аягүй жоохон ядарсан ч юм уу байдаг штэ чамаас ерөөсөө анхандаа ядарсан бах уу ядарсан ерөөсөө тэр мэдрэгдэхгүй байна. Одоо ч 9 сар яаж юм 4 хөвгттэй ингээд ийм цоглог байна. Нууц нь аягүй нөгөө юунд аваагүй юм уу? Дуртай юм хийгээд явж байгаа юм да. Тийм бах уу альсгүй л 4 хүүхэд гаргахаар тоохоо олчдөг гэж боддог байхгүй. Ер нь бол юу нөгөө нэгдүгээр бас ханийн дэмжлэг амар хэрэгтэй шүү дээ тий. Манай нөхөр ит хоёр бол яг тэрийг ингээл ярилцж байгаа. Манай нөхөр бол амар дэмжинэ. Ер нь тоортон дээр ч гэсэн амар дэмждэг гэсэн. Тэгэл одоо нөгөө нэг гэртээ ингээд нөгөө нэг би угаасаа нэг зүгээ сууж чаддгүй ч юм уу тийм л юм шиг байгаа. Одоо ингээл тортны хоббитой болохоос өмнө ч гэсэн ингээл би хүүгийнхаа төрсөн өдөр ингээл зүгээр ээдгүй ингээл Pinterest ч юм уу ухаал интернет ухчаал яавал гоё чимэглээ хөө энтер гээл те Angry Birds дуртай болохоор Angry Birds юм алгаа хийгээл Angry Birds-тай ингээл нөө төрсөн өдрийн юм юу чимэглэл хийгээд ч юм ингээд тийм ер нь тийм гар урлал ер нь тийм юу юм хүн юм бэ зүг үү.
ер нь тийм гар урлалын тийм өөрөө хийдэг гар урлал тий. Тэгээд тийм өөрөө хийх тийм бүтээлч юм дуртай. Манай нөхөр бас өөр айгуу дуртай байхгүй зурж бичих тий. Бичих дуртай баг тий. Тийм бичих дуртай, зураг бас зурах дуртай. 10 жил тахтай битээр ч үерхдэг ахтай амар хүмүүс яаж үерхдэг мэдгүй битээр л ингээл орцсон дуулчихсан амар зураг мөрсөн. Тэгээд сочдөг гэсэн шүү. За ихсэн тахтай өгчээсэн. Тэгээд зургнууд мал апдейт шүү. Амар би энэ тийм зурсан зураг үүгээ биелүүлж билээ. Тэгээ хоёлаа зурх мурах дуртай болохоор ч тийм үү. Манай нөхөрлөө айгу дэмжин торт хийдэг байхад маань ч гэсэн амар дэмжээл цаг гаргаж өгнө, юм хум авч өгөхөөс ахуулаад тий. Тэгээ одоо энэ одоогоор ч гэсэн тэг ер нь тийм. Хоёлоо одоо ийм юу лээ гар нийлсэн, санаа нийлсэн, сонирхол нийлсэн болохоор одоо ингээл хүүхдэж гаргаал өсгөөл те хоёлаа ажиллаад сураал за бас хоёлаа сурсан штэ сурж байгаа те тий хоёлаа сурч ирсэн штэ одоо бол би бол чөлөө авцсан байгаа би чинь сая жирэмсэн болтлоо ер нь бол сурч ирсэн тий тэгээ тэрний өмнө бас нэг юу лээ коллежсэн штэ тэр чинь 3 дахь хүүхдээ жирэмсэн багтаа гайхалтай юу амжуулж байгаа ээжүүдийн нэг байж та аструулсан те тэгээд дуртай бол ер нь бол хийдэг юм шиг үлээ штэ Хин болохоор юугаа биччихсэн те магистрийн ажил лөө тийм магистрийн ажиллаа уулын биччихсэн шүү дээ. Уул нь бол хичээл нь дууссан. Дууссан бас л төгсөж байгаа гэсэн. Магистрийн ажлыг чинь болохоор тийм бичээд иж болт юм шүү дээ. Бичээд болдог юм шиг байлээ. Нэг 2 жил өдөр биччихдэг юм шиг л. За зөв. Нэг сараас ажилдаа орсон гэсэн шүү дээ. Тэгэхээр ер нь удаа хайсан уу? Одоо энэ чиглэлээрээ яг хизээ шийдэд хайгаад болчих уу? Энийг би болохоор энэ яг энэ одоо хобби шүү уул нь бол миний сонирхол. Энийг болохоор анх 2017 онд мэдсэн юм гоё юм байд юм ингээд. Тэгэл 17 онд мэдчихэл хийж үзээл айгуу гоё санагдаал. Тэгээ ер нь бол яг юм болгоогүй хайцаахгүй хийж үзээл болох юм шиг санагдаал. Гоё юм байна да гэж бодоол. Тэгээд 18 онд яг нэг юм зул сарын зах дээр оролцсон. Хийсэн юмараа оролцдог тийм зул сарын зах байсан байхгүй юу? Тэрэн дээр орж хийсэн юмнуудаа зарж болдог. Тэрэнд оролцож үзмээр санагдаад. Тэгээд стей дөхтэй амар янз бүрийн картнууд маршнууд хийгээл энэ зурж бичсэн юмнуудаараа карт энэ төр хийгээл. Тэгээд анх удаа ороод тэгэл юу нэ бараг шууд донтцсон шүү дээ. Донтцсон шүү дээ. Донтцсон амар гой санагдал. Тэр хамгийн гол нь зурж бичсэн юм чи хүмүүс аваад хүү яасан гоё юм уу ингээл тэрнээс амар урам авт юм билээ. Тийм. Тэгэл юу ингээл тэндээс ч орлого олж болох юм байна гэж бодоол. Тэгэл юу н идэвхтэй эхэлсэн ш. 18 онд болохоор тэгээ яг хуу картнуудаа тэгж зарчаад тэгээ ер нь бол хаяагүй гэсэн үг байхгүй. Тэгэл 19 онд тэгээ жирэмсэн болоод нөгөө нэг юу илүү нөгөө өөртөө цаг энэ төр гаргаал нь сургуулаасаа чөлөө энэ төр аваад тэнгуут чи би илүү завтай болно шүү дээ. Тэгээд ирэхээр бас энэндээ жоохон цаг зарцуулаад гэх юм уу. Тэгэл бүр жоох идэвхтэй хийгээл тэгээд яг явж байгаа л зар юу агаал. Одоо тэр Art Night event-ийг бол бүр нь бол мэддэг байсан. Тэр чинь нөгөө нэг зөвөр нөгөө акрил будгаар зураг зурдаг тийм ивент гэхгүй юу? Окей. Тэрийг бол бүр нь бол мэднэ айгу гоё гэдгийг нь бол мэддэг. Тэгэл тэднийх яг тийм юунууд хайгаад хүс юу лээ? Тийм нөгөө урлаач багш нар хайгаад тий. Тэгээд яг хайж эхэлж яхад нь жоохон өөртөө эхлээд болж явах эргэлзээлсэн яа чадах болов уу чадахгүй болов уу гээл тэгэл хандлетерингийн багш аавна гэд яг сүүлийн үед ер нь жоохон энэ ч модонд ороод байгаа юм чинь тийм тий ер нь юм болгон хүн болгол нэг төрсөн өдрийн картыг хүртэл яаж иж нэг өөрсдөө зурчих юмсан гээ тий боддог одоо эсвэл хичээлэг болсон юм шиг тий тэгэл нөгөө bullet journal энэ төр чи одоос амар нөгөө төлөвлөгөөт дэвтрээ өөрсдөө айгүйх ингэж нөгөө нэг зурж бичиж гоё хийдэг болсон. Тэр чинь хамгийн гол нь одоо нүуний яриад байгаа шүү дээ. Эний чинь урлагаар дамжуулж тайвшруулах одоо бүр энэ чинь нөгөө ангаахын төвлөлтөө бас ороод шүү дээ. Сэтгэл зүй засах энэ төргээл арт терапи энэ төргээл явж байгаа. Тэрэндээ орж байгаа байхгүй юу гэдэг үстэй нөгөө мандала нөгөө зурх мандалч хүртэл одоо тэгэл юуны хэсэг хараг болчиход байгаа. Гисүн тай фитнес дээр хэсэг дээр нөгөө томчуудад зориулсан нөгөө мандалагийн зургийн ном байж идэг шүү дээ. Тэгэхээр яг нэг ёсны нөгөө бяцлага энэ ч юм бол яг юусоо стресс тайлах тайвшруулах тэгэл одоо чи ингэж цацраад байгаа юм байна шүү дээ. Магадгүй ингэж гэрэлтэй л дээ. Ер нь л амар таашаалыг авдаг, тайвширлыг авдаг. Тэгээ дээрэс нь энэ яг эн чинь бясалгал муу юм байна гэдгийг би өөрөө мэдээд байгаа байхгүй. Яагаад гэвэл энийг чи хийхин тулд угаасаа анхаарал шаардлагатай. Яг тасраад юм тийм мартчихж байгаа юм чинь орчноос тасарч байгаа байхгүй.
Тийм. Тэгэхээр заавал бясалгал гэдэг чинь йог биш юм байна гэдэг. Өөр төрөл бас байна. Тийм. Lettering is yoga гэдэг чинь үний юм байна гэдгийг мэдэж аваад. Тэгээ ээж хүмчүүдээ хүүхдүүдтэйгээ зураг зурчих юм байна. Тэгээ ер нь л бүх юмыг зохицуулаад гоё яаж чадчих. Байгаадаа зохицоол тэгэл жаргах хэрэгтэй юм шиг юм. Тийм реакц үе дунд нь орол. За би artnight.ceg ат байлуу те. artnight.com билүү. Тэгээд фото сонголцдог. Тэгэхээр манай Учка одоо байж илээ те. Тэгэхээр юу шин тэгээд сонгох юм билээ те. Ямар төрлөөр суух чагаа сонгоод онлайн одоо мөнгө төлөх юм уу те. Тэгээд сургалт нь болохоор одоо юу те. Энгийн ингээд одоо яаж байгаа онлайн сургалт тийм англи танхимаар тийм танхимын сургалт гэх юм уу тийм манайхаар бол танхимын сургалт гэдэг шүү дээ. Сая болохоор коронавигоор бол мэдээд зогссон. Нөгөө нэг ресторан тийм арт найтын хамгийн нэг онцлог нь болохоор зүгээр нэг юм нөгөө семинарын өрөөнд ч юм уу тийм орчинд биш байхгүй хамгийн гол нь ууж идээд наргиц ингээд инээж хөрөнгөө гараасаа нэг гоё бүтээл гаргая л гэсэн зорилготой байхгүй. Тийм болохоор дандаа кофе шоп ч юм уу ресторан тийм газруудаар олон нийтийн газраар явагддаг гэсэн үг. Тэгэхээр нөгөөдөл чинь хаагдчихсан гутал чинь арт найт бас дагаад зогсчихж байгаа байхгүй юу тий. Тэгээд хамгийн гол юм нь энэ чинь нөгөө онлайн гэдэгтэй биш хүмүүстэй нийлж танилцсан сонирхолтой хүмүүстэйгээ уулзсан гэдэгтэй гол зорилго нь явдаг байхгүй юу. Ганцаараа ирээд ч хамаагүй хажуудлынхаа үнтэй өөх чинийх гоё болсон биш тэгвэл аль юм минийх яаж юм энэ төр гэдэг юм уу тий. Одоо жишээ нь төрсөн өдрийн парти ч юм уу нөгөө нэг юу лээ юуны үдгэлээ хосууд хормын нөгөө нэг юу үдгэлээ гоё нэрчүүд тий парти нэрчүүд гоё бүсгүүчүүдийн парти гэдэг тий хувийн партинууд дээр тий хувийн партинууд дээр бас захиалж болдог. Тий. Тэгээд энэний хамгийн гол бас нэг юу нь болохоор одоо нөө арт найтаасаа гадна би бас өөрөө нөгөө нэг сүүлийн үед эхэлчихэж байгаа байхгүй юу. Одоо нөгөө нэг зөвхөн арт найт чинь гол зорилго нь болохоор би ингэж хүмүүсээ олж болж байгаа байхгүй юу. Одоо би зөвхөн өөрийнхөө суугаар би сургалт хийж байгаа шүү гэхээр намайг давдаг цөөхөн идүүн мал намайг мэдэн штэ. Арт найт ч угаасаа амар олон Европын олон хотуудаар сүлжээтэй айгүй том компани болохоор арт найтыг бол хүн болгон мэдэн штэ. Учрал гэдэг хүнийг энд нэг юм артист байд юм байна, хандлажрын артист байд юм байна гэж хүн мэдэхгүй байлаа. Тэгэхэд арт найтыг бол хүн болгон мэдж байгаа. Тэрнгээр дамжуулаад намайг энэ чинь хуваараа бас сургалт хийд юм байна. Илүү дэлгэрэнгүй тий хүмүүсээ олох нь штэ. Хүн олох ер нь зорилгоор орсон. Олчоод нэг өдөр өөрөө хуваараа яаж тийм ер нь бол хуваараа ол эхэлсэн байхгүй хуваараа хийж байгаа. Тэгээд тэр чинь мэдээж арт найтад суусан хүмүүс бас надтай холбоо харин дээрээс нь нөгөө өөрийнхөө нөгөө сошиал тэгээ нийтийн сүлжээнүүдээр зармаар тараагч гэдэг юм уу тиймэрхүү явцаараа. Гэхдээ ер нь бол анх би бол тэгжэл авцсан. Яг нөгөө ямар нэгэн байдлаар одоо л ялангуяа бүхэл юм амар сошиалаар явагддаг болчихлоо шүү дээ. Онлайнаар болчихлоо. Тэгэхээр хамгийн эхлээд нөгөө нэг суур сонирхож байгаа тэр хэрэг хүн байна. Тэрийг эхлээд судуулах хэрэгтэй юм шиг байна. Юу ч хин танихгүй байх чинь би сургалт хийн гэдэг нэг газар эхлээд нөгөө нэг ганц хоёр нөгөө юу лээ хүмүүстэй. Тэгэхээр эхлээд тэрнийг баг-багаар юу яагаад баг-багаар энэ нэг хүн байдаг шүү гэхэд хизээ нэгэн цагт тэд нар надтай буцаага холбоо ярихад би бэлэн байж ах хэрэгтэй байхгүй тий. Тэгээд арт найт бол тэрэнд мэдээж амар том үр гүйцэтгэж байгаа. Хүмүүс намайг таниулж өгч байгаа. Тийм байна. Ороод харахад байлаа. Шууд уушралгээд байлаа. Тэгээд одоо юу яаж болох юм бэ штэ. Жишээ нь чамайг сонгоод чиний сургалтыг сонгоод тэгээд бүртгүүлээд ордог байх нь зөв үү? Тийм. Одоогоор хамгийн олон хүнтэй ч юм уу хэдэн хүнтэй юун дээр сургалт явал тэр би сургалтынхаа тоогоос өөрөө хийж хүнийхээ тоог өөрөө хийж байна. Хамгийн дээр нь 25 хүн байж болно. Хамгийн дээд нь 25 хүн байж болно. Тийм. Тэгээд ер нь бол яг коронагийн өмнө бол бүгд айгүй сайн зарагдчихдаг байсан. 22 гээл өгсөн ч зарагдаад дуусчдаг. 20 айгаад жоохон биенээс. Одоо 1-р 100 байна. 2-р бас коронавигоос болоод байна. Тийм. Ер нь бол тэгээ дээрэс нь хүмүүс коронавигоос болоод бас орлого ч гэсэн багассан баха. Тэр мэргээл тэр ер нь айгүй үлээ нөгөө санхүүгийн хэмрэл тийм. Гэтэл давуу тал нь бол чи хуваараа яаж ч бас болно. Тийм хуваараа бас хийчих болно. Тийм тэр нь бол заавалчгүй арт найтаас хамааралтай биш тийм. Тийм.
Тэгэхээр баг магаар учаа болол явж байгаа гэсэн. Тийм ер нь бол тийм айгу одоо бол хамгийн амар идэвхтэй ч гэх юм урамтай үе нэ да гэх юм уу тий одоохондоо нэг бас ингэж явж байгаа шантрах үе гарч магадгүй л хальта тий нэг хэсэг хугацааны дараа ч юм уу мэдэхгүй байна. Уг нь эхэндээ сандардаг ш. Тэгэхээр эхэндээ тэхгүй байгаа бол сандрахгүй юм шүү. Уг нь шантрах одоо ингэ явж байгаа за болохгүй мэн дөө бодож ирснээр болохгүй мэн ч гэдэг ч юм уу. Одоохондоо бол яг ингээл нөө эхэлж байгаа бүх юм эхэлж байгаа болохоор за одоо энийг тэгчихье гэдэг юм уу тий. За шантрахгүй ах гэж найдаа. Би бас тэгч найдаа. Тий шантрахгүй ах гэж найдаа. За ёо Австри улсд бол сурж исэн гэдгсэн шүү дээ. Хоёул сурж исэн чиглэлийн тухай ярих уу. За эсвэл ер нь Австри улсд яагаад хүрээдэрлээ. Сурах гэж болж байгаа үлээ тий. Тэгээ хоёулаа гэрүүлээрээ ирэлцсэн билүү тий. Би эхлээд анх ирсэн. Би чинь болохоор нөө түрүүн ярьжсэн шүү дээ орс хэлээр конкурс центр гэл те орс хэлээр ер нь хэлээр дагнаа явцсан гэх тийм. Тэгэл орсороо явж байгаа л орс хэлээрээ конкурстал герман сурна гэсэн зорилготой герман хэлний ангид ороод. Тэгэл герман хэлний анги Монголд мөсийн герман хэлний анги төгссөн байхгүй юу? Тэгэхээр юу герман хэлийг бол мөс сурсан гэсэн үг тийм зөв үү? Тийм, мөс герман хэл төгсөө. Тэгээд тэгэхэд чинь би яг төгсөөд хүүгээ гаргасан байхгүй юу. Тэгээд угаасаа анханасаа л нөгөө явна гэд зорьсон бүрл 10 жилийн л тийм зорилготой байсан болохоор чинь хүүхэд гаргачлаа гэр бүлтэй болчлоо гэж болж чадаагүй. Тэгэл хүүхдээ гаргацсан хойноо хөөцөлтөл яг тэр үед чи интернет чи яг нэг амар утсан дээр хэрэгэлдэг юм аа гэж яаж л компьютер дээр суугаад Google дээр юм хайчих болдог байсан болохоор тэгэл хайгаал юуны сургуулиуд олоод их сургуулиуд Германы их сургуулиуд, юуны Австри их сургуулиудыг хайж олоод тэгээд Виний их сургуулийг олсон юм. Тэгээ яагаад Австри улсыг би сонгосон бэ гэсэн чинь би тэр үед ÖС-тэй шалгалт өгсөн байсан байхгүй юу? ÖС-тэй чи зөвхөн Австрид Австрид уул нь бол тухайн үед намайг шалгалт өгөхөд Германы за 15 гэлүү Германы 15 их сургууль, Австрийн бүх их сургууль, Швейцарын 3 их сургууль зөвшөөрөгдсөн гэсэн байсан. Тэгээд би яг ингээд нөгөө нэг шалгалтаа өгөөл тэнцсэн байхгүй юу? Тухайн үед чинь би чинь 4-р курс тахтаа ÖС-тэй шалгалт өнгөж Монголд орж ирээд уул нь бол тест ав нөө Германд сурах эрэхтэй тест ав Монголд авдаг байсан. Тэгээд бас шинээр ÖС-тэйгээд ийм Австрийн диплом гарсан, хэлний диплом гарсан чи энийг өгж үзэх юм уу гэд нөгөө багш нь тэгсэн байхгүй. Тэгэхээр нь би ийм сургууль таам өвчнөд эдгаа гэдгээр за тгий гэд. Тэр хойд бол сандаж ш. Тест авихын төлбөр нь 108 евро, ÖС-тэй гэх 38 евро. Тэс ахгүй тэгээ оюутан байсан болохоор за өгж үзэж байгаа юм чи өгөөл үзье те. Туршилт юм чинь гээл те. Тэгэл ÖС-тэйг өгсөн чи тэнцсэн байхгүй. C1 ÖС-тэйгийн C1 өгөөд тэгэхээр нь тэнцчин гутал нь ÖС-тэй ер нь Австрийн сургуулиуд ямар юм бол гэд. Эхлээд мэдээж яг Герман гэжсэн болохоор Германыхаа сургуулиудыг өгөж үзээл. Тэгсэн чинь ийм сургууль манайх зөвшөөрөхгүйгээд ийм дипломыг тэгээ гайхаад азагуулгэр хөлнөө курсын хүмүүсийн хүний худлаа хэлсэн юм байна да гэж бодцоод Австрийн сургуулиуд гээд хайгаад үтсэн чи Виний их сургууль гээд хамгийн түрүүнд мэдээж гарч ирсэн. Тэгэл Виний их сургуульд эдийн засгаар сурах сонирхолтой байсан юм чинь тэгэл тийм анги байна уу гэж үзэл. Одоо бодоход яг би энэ цүл асун сургууль нөгөө элсэлт авдаг шүү дээ. Яг тэр хүнтэй шууд мэйлээр холбогдоод мэйлээр харилцаад байсан байхгүй юу? За. Тухайн чинь бүх юм бас яг онлайн болсон шүү. Тэгээд юу оюутан гадаад оюутан жишээ зөөхөн байсан баг. Одоо жишээ Монголоос ирж байгаа юм. Байсан ш. Намайг ирэхэд л зөндөө монгол байсан. Тий. Гэхдээ яг бүгдээрээ яг нөгөө нэг жуучлалын түүмүүр л орж ирдэг гэсэн юм шиг үлээ. Намайг хуваараа орж ирсэн гэхээр яаж тэгдэг юм. Тэгсэн гайхаад байсан байхгүй. Тэгээ би болохоор яг одоо бодоход яг тэр цүүл асуун тэр нөгөө эсэлт авдаг хүнтэй л яг мэйлээр харьцдээсэн. За одоо чи энийг бүглөөд над руу мэйлээр явуулчих энэ гэж над руу ингэ явуулаад. Тэрнээс одоо бол бүх юм онлайн болсон шүү дээ. Онлайнаар олоод анхаатай бүглөөл тий. Тэр үед чинь бол тэгж онлайнаар орч морхонгүй байсан. Тий имэйлээр харьцаал. Тий мэйлээр харьцаал. Ирэхвэш ямар ч гэсэн интернет бол байсан. Амар дээр үе юм ярьж байгаа шүү дээ. 2009 юм уу? Уг нь бүх юм байсан л үе тий. Уул яг хөөцөлдөжсэн үе нь бол 2008 он. Ирсэн он нь 2009 он. Тэгээд 9 онд ирээд эдийн засгаар сурах. Тэгээд 1 жилийн дараа л ирсэн юм байна л да гүн. Нэг амар хөөж. Тэгвэл төөгийн тойл адилхан ирсэн юм байна. Тийм байна тий. 10 онд ирсэн. Анх бол намайг чинь за сураа дээр харсан чинь бакалавр эдийн засаг бакалавр 6 семестр гэж байгаа штэ. 6 семестр 3 жил юм байна. За чи тэгвэл сурчаад тэр би хүүтэйгээ байж игээд үлдсэн. За. 3 жил Монгол шиг санаж байна.
Монгол шиг санаж байгаа байхгүй ерөөсөө 3 жил сураад 100 очоод өвөл мөд амралтаараа очоод чи юу бодож санснаа шал өөр орчин сургууль соёлын систем бүх юм өөр амж. Би ямар сандаа ирээд сургууль дээрээ сургуулийн хуваар ингээд сургууль хайгаа явж исэн гэж бодохгүй юм. Хичээлийн хуваар хаана болтоо гэд. Ер нь байдгүй шүү дээ. Ер нь дандаа бүх юм онлайн нарийн мэдчихнэ. Тийм би тэрийг мэдээгүй. Анх нөө бүртгэл 4 сарын 15-нд дууснаа. Өглөө 4 сарын 10-нд ч өглөө дууснаа гэсэн юм. 4 сарын 15 билүү 30 ч өглөө санахгүй байна тэрийг. Хоёр юунд эхэлдэг юм чинь 6 чи 100-ны семестр үстэй. 100-ны семестр 4 сарын 30-нд дуусна гэсэн юм бүртгэл. Дуусна. Тийм. Яг семестртээ бүртгэлийн хугацаа дууснаа гэсэн байсан. Би тэрийг болохоор монголчин болохоор бүртгүүлчихэд хичээл нь эхэлдэг штэ. 8 сар бүртгэлийн явж 9 сар хичээл яа бүх юмыг монголоор сэтгэхэд байгаа юм чи. Тэгэж бодоо яаж чи энд нэг ч таньдаг хүн байхгүй. Тэгээд за бүртгэлээс нь дуушаа очоо тэгээд хичээл нь тийм хожуу эхэлдэг юм бахта охооны бодоо ирсэн чи хичээл найл түрүүний онлайнаар бүртгэлээ аваад эхэлждэг. Тэр нь зүгээр л нүүд сургалтынхаа төлбөрийг төлж бүртгүүлэх байсан юм. Мэдээгүй эхний семестрээ мэдхгүй тэгээд хожигдоод ирсэн байсан. Тэгээд 3 жил чи бодлоо болоод 3 болчихлоо. Тэгээ худлаа боллоо. Тэгээд төгөөс сандраа үрээд ирсэн биш үү? Тийм. Тэгээд яг эхний 1 жилээ байчаал за ер нь бол ингэж хол аим гэж бодохгүй юм байна гэл. Тэгээ хүүгээ бас авуулдсан байсан биз дээ. Тийм хүүтэйгээ өгөлдсөн байсан. Ер нь бол амар хэцүү байгаа юм чинь. Тэгээд сая ингээл ирэхэд нөгөө нэг сургуулаасаа хоцорсон байсан гэдэг чинь хичээлгүй шал хийд юм ирсэн байх гэдэг амар мэдрээд байгаа юм чинь. Тэгэл амар урам уграад бүх соёл моёл бүх юм өөр шоконд ороод гэрээ амар санаа хүүхдээ санаа тэгэл өстой уйлаад амар хэцүү байсан. Тэгэл ерөөсөө шал худлаан байна гэж бодоод тэгээ хүрээд ирсэн биз тий. Ер нь тэгэхээр төөгийн бүлэг нь ер нь 90 мянга гэсэн юутай байгаанаас бол байгаа. Тэгээд л одоо их нэртэй зориулаад гадаад улсад сурахаар хүрээд ирсэн биз тий. Тэгээд хамт байвал тэгэл ер нь хаач жаргалтай байд юм шүү хүн чинь тий. Бүтцэл л ш тий. Тийм. Тэгэл одоо 10 жил чи ингэ байрлаж шүү. Бүр бага 10 жилээсээ төлөвлөсөн байсан хүнийг дахиад хүрээд ирсэн шүү дээ. Өөр ямар ч төлөвлөөг байсан аа. Тэ. Тэгэхээр одоо гэр бүл гэдэг чинь ийм л байх нь шүү дээ, тэ. Хамтдаа. Тий. Тэ. За одоо эхний жил чинь тэгэхээр ер нь хүүхдтэйгээ хоёлаа оюутан байсан гэсэн үг шүү дээ, тэ. За ямар хөө байв хүүхдтэй шинэ би бол амар жаргалтай байсан. Ганцаараа нөгөө нэг айгүй хэцүү байсан шүү дээ. Ганцаараа авах журнал амар хэцүү тийм. Тэгээд өвлийн семестрийн дараа л төгөж шийдэл за ерөөсөө очио цуг байсан дээр юм байна гэл тэгээд юмаа хөдөлтөж эхлээд тэгээд тэгэхээр чин 2010 оны намар төг ирсэн баггүй юу. Тэгээ анх эрэхтэй бол ганцаараа ирсэн. Тэгээд тийм болохоор надад бол амар гоё байсан. Хандаа ганцаараа яжснаас мэдээж нөхөртөөгөө цуг бүх юм цуг шийдвэр гаргахтаа ч гэсэн ярилцж байгаа шийдвэр гаргаад бүх юм амар гоё. Надад бол амар гоё байсан. Тэгэл яаж л ингээл хичнээн ийм гоё газар байсан ч гэсэн хүүхэд нөхөр хоёр нь байхгүй. Яаж л хүүхдтэйгээ ингээл ирээл энэ парк марк дээр зөвлөгөн дээр тоглож байхыг харах юм сан энэ төр гэж найзтайгаа ярьдаг гэсэн байхгүй. Тэгэл тийм байсан болооч тэр юм надад бол амар нөгөө нэг хичээл шууд хоёр тавигдаад байгаа юм чинь гэр бүл амар нэгдүгээр ер нь ингээ хүн харахад тийм л юм билээ. Нэгдүгээрт бол гэр бүл альсгүй манай гэр бүлийн хувьд ч тэр юм уу те ер нь бол нэгдүгээрт гэр бүл тийм тэгээ мэдээж хүүхдний дараа чинь хариуцлага гал өөр болдог те тэнгууд л чинь бүх хувийн амбиц юу байдгийг бүх юмыг хоошоо тавил нэгдүгээрт гэр бүл хамтдаа хаана бол хаана яаж л яаж авил юу нь бол жаргалтай байгаа юм чинь тэгэл нэг зөвхөн миний шийдвэр биш гэр бүлийн шийдвэр ч болж байгаа юм бүтээрийнхэн за тэгээд босод хүмүүс л яг герман хэл сураагүй ирдэг ч юм уу те ихэнх нь ирдэг ч энд ирээд те одоо герман хэлийнхаа курсууд яваад тэгээ явж байгаа хоорондоо нэг уучраа миний бодлоор удаанд олчтой юм шиг байгаа. Яаж ч одоо жишээ надын жишээ дэрүүл жишээ нэг 2 жил герман хэлний курс явж байхдаа чи болохоор шууд герман хэлтэй ирцэг сургууль шууд их сургууль гэхэрч арай л зохилтонд том зохилтонд орох юм шиг байна те. Тэгэл нөгөө амар хүн чинь 4 жил герман айл сурчаа чи юу ч ойлгохгүй энэ төр гэл бүр өөртөө гурваа тий мэдээж 4 жил би тэгэл анх ирчээл би одоо 4 жил юу яг юу сурсан юм бол би зүгээр л 4 жил хэлний курс сурсан юм шүү гээл тий энэ ч одоо яг юу сур би өстой шаал дими 4 жил герман айлаар сурснаас би өстой зүгээр эдийн засгаар сураад ч юм уу бакалавр зэрэгтэй болцсон бол энд ирээл би магистр зэрэг мэрэг хийхэд дээр байсан байна мэн гэж би бүр тэр үед бол амар готордог байсан.
Тэгсэн үү. Шал дими юу н хэл сурч гэх. Хэлийг бол хүн ирээд сурчдсан байх гээл те. Бодоод тийм харьцуулаад. Эсвэл нөгөө ирээд сурж байгаа хүмүүс бол Монголдо сурч байхгүй символ гэж боддог юм шиг байна. Тэгэхээр яг юугаал өөрийгөө сэлбэрүү хайр. Би болохоор тэгэж бодоод идэг гэсэн байхгүй. Хэл шаал хий дими 4 жил би хэл сурсан байна. Эний чи хүмүүс энд ирэл сурчдаг юм байна шүү гэдэг ч юм уу те. Тэг ингээд одоо ингээд сүүлд ингээд жишээн ингээд харахаар энд ирээд сурах Монголдо яг академик боловсрол эзэмшиж тийм чинь Герман хэлний орчуулагч багш гэдгээр хэр хэлний бичгийн ядчил хэлний чадвар арай өөр байдаг юм байна. Хүн хичнээн энд ирээ ярьж сурдаг ч гэсэн бичгийн хэллийг бол хүн болгон бас сурч эзэмшиж чаддгүй юм байна гэдэг аюу олон жилийн дараа 4 жил сурна гэдэг чинь тэгээд тэр тусмаа нөгөө яг их сургуульд Герман хэлээр сурна гэдэг бол арай өөр хэл та. Герман хэлний гэвэл 2 жил нөгөө хурдан ярьж сурах те бүх юмуудыг ярьж сурах хичээл ойлгох төвшөнд очих тэрийг л яаж чинь шал өөр юм байна. Гэт одоо бол айгуу тэгж харамсч марамсгүй ер нь сурсан юм болгон хүнд хэрэг болт юм байна гэж амжимж байсан те. Эсвэл магадгүй одоо биш юм а гэхэд хэдэн жилийн дараа. Одоо ингээл заавал Герман хэлний анги төгссөн гэд би Герман хэлний багшаараа ч юм уу ажиллахгүй байх гэдэг юм уу гэж анхандаа бол ирчээ боддог байсан байхгүй. Мэдээж энд ирчээд би Герман хэлний багш хийж болохгүй байгаа юм чинь. Герман хэлний их хэл нь улсад их урвдагч орны хүн ирчээд Герман хэл заана гэд яваад ийн гэдэг чинь айгу утгагүй байгаа шүү дээ. Тэгж бол хөөцөлдсөн. Болохгүй гэж шууд хэлэхгүй байгаа. Та дипломо баталгаажуулаад ирээ. Таны эний чи хүлээн зөвшөөрдөг болчих юм бол болно гэж. Тэрийг ингээ хүлээн зөвшөөрөхөөр бараг л нэг бүхэл бүтэн нөгөө нэг сургуульд төгсөнтэй ялгаагүй юм болчих واخгүй. Үүний винээр та ийм үүний виний ийм кредит та тэгвэл хийчихээ ийм хичээлийн кредит байна гэдэг юм уу тийм. Одоо тэрийг хийчих юм бол та хэлний курст ажиллах багшаар ажиллаж болно жишээлх юм бол гэж байгаа واخгүй. Тэрийг харахаар амар олон кредит бараг л шинээр сурсантай ялгаагүй. Тэгээд ер нь бол тэр Герман хэлний багшаар ажиллах гэдгийг бол тэгээд хайцсан. Тэгээд тэр үедээ айгу гутардаг байсан боловч одоо ингээ бодохоор одоо жишээлх юм бол энэ дээр ч ингээ багшилж штэ энэ ч ингээ хүнд ямар нэг юм мэддэг чаддаг юм ба хүнд хүргэн гэдэг чинь бас заах арга байгаа байхгүй. Тэгэхээр би хэрвээ жишээлх юм бол Герман хэлний нүүсийн Герман хэлний багш орчуулагч мэргэжлэр төгсөөгөө бол заах арга надад байгаа ч юм уугүй ч юм уу хүн бэлтний одоо зурж бичиж чадчихлаа гэд тэрийг би хүнд хүргэж чадаач уу тий тайлбарлаж чадаач уугүй ч үү тий болохоор ер нь хүнд сурсан юм бол амар сайн хэрэг болт юм байна гэж бодсон ш. Тэгээд жишээлх юм бол хак төгсчл коллеж төгсчлээ шүү дээ. Эдийн засгийн коллеж байсан ш. Тэр чинь эдийн засгаар их сургууль сурах гэхээр би чинь хэлний сургууль төгссөн. Монголд хэлний сургууль төгссөн. За Монголд эдийн засгаар ямар нэгэн бакалавр ч юм уу сурж байгаа таяад ирсэн ч гэдэг юм уу баг зэрэгийн эдийн засгийн мэдлэгтэйсэн бол бас төхөмтэй байгаа шүү дээ. Тийм биш ингээд ямар ч төсөөлөхгүй эдийн засгийн ямар ч мэдлэггүй ингээд оронгуудл чинь урдаа шүү. Дээрээс нь эдгээр чинь матура гэдэг юм хийж иж их сургууль болж байгаа шүү дээ. Гэрчлэгээ хийж иж гэрчлэгээтэй байж иж тэгэн гутлаа тэр матура гэдэг чинь амар бүхний төвшин тодорхойлоод өгч байгаа байхгүй. За чи дээд тоог угаасаа 10 жил матура хийсэн бол дээд тоо үзчихдэг юм байна. Ийм үзчихдэг юм байна. Гэтэл би чинь тэр үүн дээд тоо макро микро эдийн засаг юу ч мэдэхгүй хүнд чинь шууд ороод ирэнгуут ирэлт нийлүүлэлт гэдэг хичнээн би хэлийг ойлгож байгаа ч гэсэн бүр юу ч ойлгохгүй байгаа юм чинь тэр яг эдийн засгийн фах хэл гэдэг юм тий яг мэрэгжлийн хэл чинь шал өөр. За хичнээн мэрэгжлийн хэлээ ойлгоод орчуулад ингээд хэлний хүн толдоо юм ашиглаад ингээд орчуулсан ч гэсэн эдийн засгийнхаа цаадлынхаа мэг юу ч ойлгохгүй байхгүй. Тэгээд дээрэс нь айгүй олон юм шууд орхигдуулаад за энэ бол ойлгомжтой шүү дээ. Энэ бол матурагийн төвшин гэх. Төвшин амар чи өөрөө хэлв. Тэгэн гутал чинь би амар готарч байгаа юм чи ёо матура төвшин ч яахгүй юу ч яахгүй эдийн засаг ямар ч ойлголтгүй гээл. Тэгээд тэртээ коллеж хийсэн нь бол амар зүг байсан гэж би бодоод байна. Тэгээ ерөөсөө коллеж хийсэн дээр юм байна. Эдийн засгийн коллеж түн гудалж амар их эдийн засгийн мэдлэгтэй болоод авчиж байгаа хгүй анхан шатны. Юуны коллежиг болохоор юугаар төгслөө? Эдийн засгийн яг тэр одоо худалдааны академи коллеж байгаа хгүй. Тийм тэр нь болохоор яг юу артх юм бэ лээ бизнесийн удирдлага гэхээр тийм энгийн одоо нөө ерөнхий хичээлүүд орчих жоохгүй ярь нь бол 2 жил нэгтлэн бодхоо бол заавалч хурдж чаа нэгтлэн бодохын 2 жил одоо 4 семестр дөрүүлэнд нэгтлэн бодох заавалчгүй орно тэгээд эдийн засгийн нөө анхан шатны мэдгэдэгтүүнүүдийг бүгдийг нь олгож байгаа. Тэгэхээр яг ингээд хуваараа бизнес эрхлэх гэдэг юм уу хүмүүст бас амар хэрэгтэй. Тэгээд хэрчин би ч гэсэн одоо ингээл надад хэрэг болж байгаа хгүй. Одоо би ингээл дараа жил тайлангаа гаргаж өгнө шүү дээ. Орлого зарлага. Тэгэхээр чин тэр чин миний тэр үтсэн нөгөө нэг нэгтлэн бодох. Тийм дахиад хэрэг болно. Тэгээд би амар ер нь бол юутай байгаа хгүй юу?
нөө баяртай. Ер нь хүн ингээд тухайн үедээ би жишээлбэл коллеж төгслөө, их сургууль төгсөж ирчээд те. Одоо их сургуулаа төгсөөж гэхдээ яг тэр үедээ бол би эдийн засгаар сурах гад угаасаа надад тийм эдийн засгийн мэдлэг дутагдаад байсан болохоор коллежид орох нь зүг байсан. Тэр бол тийм. Гэхдээ би коллеж төгсчөөд ханаал тий чадаагүй байхгүй. Коллеж төгсчөөд би заавалчгүй нөө нэг анханасаа л бакалавр эдийн засгийн бакалавр хийх гэж ирсэн юм чинь ингээл нөгөө нэг эдийн засгаараа сурах гал. Тэгээ буцаа эхэлчихлээ үү? Тэгээд дахиад эдийн засгийн их сургуульд эхэлсэн шүү дээ. Нөгөө дээд сургууль. Тэгээд бараг тэгээд сая 1 жилийн дараа сая тэгээд жирэмсэн болоод чүлээ авч байгаа байхгүй юу. Дээд сургууль надад хамаагүй дээр юм байна гэдэг. Ер нь бол одоо энэ чи 10 жил амьдарч энэ улсын систем, улс энэ соёл юмыг одоо ингээд ойлгож мэдэрч авч штэ. Ер нь бол уучраа орж ийн гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгээд анх нь болохоор яг монголоор сэтгэл 3 жил төгсөө шууд харин ч гэдэг юм уу тийм монголоор бодвол анги тамхин бодоод ирсэн чи ямар ч анги мангүй байхгүй ч гэдэг юм уу. Тэр бол надад амар том шок болсон шүү дээ. Их сургууль чинь би чинь ядж л нэг 20 хүүхэдтэй нэг ангид суудаад тийм шүү анги гэж юм байхгүй шүү дээ. Ямар сургууль юу л байдаг бах тийм юу нэг коллежд байна уу? Тийм коллежид ангитай байсан. Тэгээд одоо энэ фах хогшүүлээ буюу энэ дээд сургууль чинь ангитай байсан. Тийм болохоор би анх жишээлбэл бол фах хогшүүлээ гэж юм байт юм аа энэ нь ангитай. Их сургууль нь болохоор ингээд бүр амар олуулаа өсөн 900 хүүхдүүдтэй тийм аутимакс тийм тэгдэгэ гэдгийг би мэдсэн бол анханасаа би коллежид суугаад фах хогшүүлээд суучмаар байгаа байхгүй. Тэр чинь би өөрөө биеэрээ мэдэрч одоо мэдэж авч штэ тийм юм байдгүй байна. Сууж штэ тийм. Тэгээд тэрэнд бол мэдээж амар харамсдаг. Гэхдээ яг хөтэ тэгэл юмыг өөрчилж болохгүй одоогоороо ч гэсэндээ амар юутай жаргалтай. Тэгээд тэр замаадыг туулаагүй бол одоо ингэж байх яах ч байсан үгүй ч юм те. Тэгэхээр ер нь болгол юм лээ. Юутэй л бах та те. Ер нь сурсан юм болгон хэрэг болд юм байна. Тэгээ байгаадаа яг байгаа юмдаа байхгүй юма бодож нөө шаналах биш. Байгаа юмдаа яаж ад жаргалтай байж яаж тэндээсээ гоё амьдарч гоё жаргалтай байх вэ? Гоё кайфыг авч байж гэдэг юм те. Ер нь яаж байгаа тэр л айгуу чухал юм шиг санагдаад байгаа ш. Тэгэл сая ч гэсэн мэдээж 1 жилийн дараа ингээл чүлээ авахта мэдээж хүүхэд тийм 4 хүүхэд төлөвлөсөн байсан болохоор ингээд төлөвлөгөө биелэгдэж байгаа болохоор амар баяртай. Төлөвлөгөө биелэгдсэн баяр үргэлж. Төлөвлөгөө биелэлээ гэж баяртай. Тэгээд тэгэхээр чин сургуулаа яах вэ гэж мэдээж амар шанална. Тэнгуул чин шаналал яваад хаар чин би өөрийгөө л зовоож байгаа байхгүй. Тэнгуул чин мэдээж хамгийн нэгдүгээр нөхөртөөгөө жаргалтай хүүхдүүд маань эрүүл хүүхдүүд маань жаргалтай байна уу тийм тэр чинь хамгийн чухал нь амьдралын зорилго юм чинь сургууль миний нэг амьдралын номер 1 зорилго мөн үү биш үү гэдгээ хамгийн түрүүнд бодож байгаа байхгүй юу. Тэнгуул чи хамгийн нэгдүгээр зорилго мэдээж гэр бүл маань ад жаргалтай хаана байна тэр газараа цугтай жаргалтай байх. Тэгээ тэр маань нэгдүгээрт байхад чинь тэр маань байхад чинь би яагаад заавалчгүй чүлээ авснасаа болж жоохон шалах хэвээр ингээд өөрийгөө жоохон. За дөрвөн хүүхдийн төлөвлөгөө биелсэн байна. За хоёул нэг бараг 1 жилийн өмнө чинь уулзсан. Ер нь Монгол явна гэж ярьж байсан шүү дээ. Явна хэвээрээ төлөвлөгөө ер нь өөрчлөсөн үү? Хэвээрээ л байгаа шүү дээ. Ер нь бол тийм явна гэдэг дээрээ л байгаа. Гэхдээ нэх одоо шууд үед шүл биш үү? Шууд дараа жил бол биш ээ тийм. Ер нь бол ойрын хугацаанд маш ойрын хугацаанд буцна гэж бидэд бол ярилцсан. Тэгээд нөгөө нэг улсаас нөгөө улс руу нөөх чи мэдээж бас аюу том юм шүү дээ. Тийм хүүхдүүд ялангуяа нөгөө хүүхдүүд томорчхоор чинь ядаж нэг тэр сургуулийн дүүрэгчээд одоо дундуур нэг авч явахаасаа илүү баг сургуулийн дүүрэгчээч гэдэг юм уу те нэг ядаж нэг баг сургуулаа дүүрэгчээч гэдэг юм. Нөгөөдгийг ядаж сургуульд орохоос нь арай өмнө юм. Нөгөөдгийн сургуульд орчвол бас хэцүү шүү дээ. Гэх мэтчлэн юмнуудаа бодолцоо. Ер нь бол яг ганц биеэрээ ч юм уу хүүхдгүй байхад бол шийдвэр гаргахад амархан л хальтаа. Хүүхдтэй байхад бол ялангуяа шийдвэр бүгдийг нь бодно л шүү дээ. Одоо ганцхан томооч биш те. Тэгээд бага бүгдийг бодолцсон шүү дээ. Тийм бүгдийг бол. Тэгээд бүгдийг бодолч ингээл насаараа энд бас байх чи гэж тийм зориггүй болохоор ч бас тэгж бол байхгүй л те. Тийм ер нь бол тэгээд нөхөртөө ярилцаалаа. Ойрын үед бол ер нь угаасаа л явах нь тодорхой юм чинь. Тэгтээ одоо нөгөө хүүхдээ яаж чөлөө авчаа буцаад сургуулаа эхлэх бас төлөвлөгөө байгаа тий. Тэрийг бол өстой тэхгүй гэж би бодоод байгаа шүү дээ. Ер нь бол нөгөө хүн ингээд шууд ингээд амар орхичод амар хайрын юм бэлээ л дээ. Гэтэ буцаа орно гэсэн төлөвлөгөө өгч төлөвлөж байгаа гэж. Тэгээд төлөвлөхөр амар удчих гад байна. Тийм байгаа зү. Одоо буцаад орохоор чинь би 2 жил сурна штэ. 2 жил сурах хэрэгтэй тий. 2 жил сурах хэрэгтэй. Тэгэн гутал чинь бодоод байгаа байхгүй.
За одоо багыгаа гайгүй жоохон том болохоор 2 жилийн дараа сурна гэхээр чинь хэдэн жил надад хэрэгтэй вэ? Ер нь бол 4 юм уу 5 жил заавал хэрэг болно шүү дээ. Тийм байна. Тэгэн гутал чинь 5 жил энд байх уу байхгүй юу гэдэг дээр л явж байгаа. Тэгээ бодохоор амар 5 жил байх уу гэдэг бол амар хайрын санагдаад байгаа байхгүй. За 10 жил болох та зөндөө юм амжуулжээ. Зөндөө хувийн болон юуны гэдэг лээ. Зөндөө юм амжуулсан. Хувийн болон хувьсгалын юм амжуулсан бай тээ. За 10 жил Австрид сураад ажил хийгээд ингээд нийгэмд ингээд яаж ах. За юун дээр гарч ирсэн одоо хэцүү хүнд зүйл юу вэ? Анхандаа бол амар хэцүү байсан шүү дээ. Ер нь амар ч гэж. Ер нь бол сая ярьсан шүү дээ. Нөхөр хүүхэд гэр бүл байхгүй байсан. Гэр орноос санахаас гадна амар соёлын шок гэж байгаа бүх юм өөр. Гэхдээ яаж ч би ер нь анханасаа эрэхтэй бүх юма мэйлэр ингээд ярилцаал ирсэн байхгүй юу? Ямар нэгэн дамжуулсан ч юм уу хүн байхгүй надад энд нэг ч таньдаг хүн байхгүй. Яаж ч тийм байх юм бол эн чинь гэрээ гэдэг юм байдаг шүү. Монголд бол нэг бичгээр гэрээ мэрээ гэдэг нэг амар чухал биш байсан шүү дээ. Тэр үед бол ялангуяа одоо бол мэдээж илүү чухал болж байгаа л тийм. Тэгтэл би оюутны байранд би шилбэл Монголд ахта оюутны байранд байж үтсэн. Тэгвэл бүх юмыг өөр монголоор л бодоод идэм байх хүн. Хүн чинь өөрийнхөө үзэж харсан юмар л юмыг дандаа төсөөлж бодож идэг тий. Тэгэхээр ер нь гадаад явах гэж байгаа хүн болвол одоо л интернет хөгжсөн сайхан бүхэл янз бүрийн форум блогоос ч гэсэн уншиж болж шít. Тэгэхээр ерөөсөө амар сайн судлах хэрэгтэй мэн хүн дандаа үзэж туулсан юмараа юмыг төсөөлдөг. Тэгэхээр үзэж туулсан сонссон хүмүүсээс сайн мэдэж судалж уншиж яаж тэгвэл арай шок нь бага орно тий. Мэдхгүй юм бага гарна. Надад бол тэдэр амар хэцүүсэн ялангуяа нөгөө бичгээр харилцаа. Манайх чи илүү нөгөө face to face шүү дээ. Илүү за ярьж уулзч учраа олдог. Энд чинь яг соёл нь илүү бичгээр илүү дистанттай, илүү холоос зайнаас юмыг шийдвэрлэдэг. Тэр нь ч гэсэн болдог ус байгаа. Миний би сүүл нэг яасан ялгаа байна тэгээд нөгөө энд бол одоо бичгээр харилцсан ч гэсэн тэр харилцаа бол одоо тэгдэг нь л гэсэн бол тэгээд тийм яг тэр дээрээ явдаг. Манайд болохоор жоохон бичгээр хэрвээ яагаад харилцаад байвал нөгөө заавал нөгөө амаараа харилцдаг харилцаагаа илүү үздэг хэвээрэл байгаа юм шиг санагдав. Би яг тэр чинь яг манай нөгөө коллежид байхад хичнээн нөгөө эдийн засгийн анги байсан ч гэсэн яг нөгөө нэг дахиад 2 дугаар семестрээсээ юу бод мэрэгчдэг байсан байхгүй. Тэр нь болохоор олон улсын хүний нөөц гэдэгтээ ордог байсан. Олон улсын хүний нөөцийн менежмент. Тэгэхээр тэрэн дээр би амар гоё юмнууд сурсан байхгүй юу. Яг нөгөө олон улсын гэдэг утгаараа олон улсын харилцаа соёлын ялгааны тийм соёлын ялгааны тухай айгүй хичээлүүд үтсэн. Тэр бүр надад бүр оол гэж бодогдуулж амж нэр юм байсан биш үү гэж байна тийм. Түн бол чи ингээд нөгөө дипломын ажил маань хүртэл тийм байсан байхгүй юу? Манай группд чинь Малдав би Австри 3 охин байж байгаа. Түн бол чи яг ийм 3 улсын яг адилхан нөгөө нэг юу төрийн байгууллагыг сонгоод тийм гутлаа ажлын байран дээрх ийм соёл нь ямар юм өөр юм. Яа соёлоосоо болоод ажлын байран дээрх энэ янз бүрийн одоо мотивац авах чи юунаас мотивац авдیں۔ Одоо цалин хэр чухал вэ? Мөнгө хэр үнцэнтэй вэ? Юунаас болж ер нь ажлын одоо нөгөө дарагтайгаа харилцах харьцаа хэр байх хэрэгтэй вэ? Одоо юу гэдгийг тэг манайх жишээл юм бол ингээл ажиллаа тараал караоке ордог ч гэдэг. Амар тийм тэгжиж илүү нэгтэршдэг. Энд байхад жишээл юм бол одоо ингээл төсөөлөд бодоход Австри хүн Монголд ажиллах гээд очил дайлсгүй Монгол хүн Австрид ажиллахаа солилцож байгаа ч гэдэг юм уу те ингээд ирлээ гэхэд мэдээж шал өөр ажлын орчин саль өөр уур амьсгал соёл угтаж авнаа да. Тэр байгууллагын соёлууд өөр байдгаас гадна улсын соёл гэдэг чинь амар өөр юм байгаа ингээд нөлөөлнө шүү дээ. Тэгээд миний тэр чинь нөгөө хүний олон улсын хүний нөөцийн менежмент гэдэг утгаараа чи ийм олон улсын ажилчдаас бүрдсэн ийм байгууллагад байвал энэ хүмүүсийг яаж менеж болох юм, яаж зохицуулах юм. Энд чинь өөр мотивац нь өөр байна. Энэ хүн өөр юмнаас таашаал аваад энэ ингүүл илүү бүтээмжтэй ажиллаад байна те. Монгол хүн ингүүл илүү бүтээмжтэй ажиллах юм байна. Австри хүн ингүүл илүү бүтээмжтэй ажиллах юм байна. Гэдгийг олохын тулд нэгдүгээр соёлоо судалж байгаа байхгүй. Нэгдүгээр хүнээ судалж байгаа. Тэгэл тэрэн дээр би амар олон юмнууд мэдэж ойлгож авсан. Тэгээд нэрээ тийм шүү Монгол Австри чинь шаал хоёр өөр мөн. Дипломын ажил дээрээ хүртэл харагдаж байгаа хгүй. Малдав хичнээн өөр улс ч гэсэн Европт байдаг. Гэхдээ хуучин соц улс гэдэг утгаараа бас манайхтай төстэй юм байгаа ч гэсэн ер нь л ингээл Австри, Малдав хоёр ерөнхийдөө юм төстэй. Монгол тэгж чинь бүр нөгөө төлөлт нь явж байгаа юм чи ерөөсөө. Тийм хоёр өөр соёлтой улс юм чинь бид нар ингээд зохицох юм маш их байгаа. Бүхэд өөр улсын хүмүүс яг энд ирээд хурдан зохицоод амьдрдаг байхад манай улсад бол илүү ялгаатай юм нэх байгаа учраас мэдээж юу яах юм бэ наа. Зохицохын тулд цаг маш их шаардах юм байна. Тэгээ саяны тэр бичгийн хэлний юу чинь гарч ирж байгаа хгүй бичгээр
тэр чинь бас аюу гой тийм нэг соёлын нэг юу ээ тийм ээ. Монгол хүнд болохоор одоо чи ч гэсэн ингээ анзааруул тийм хин бэ чамд хамаартай хүн үгүй гэдгээс амар хамаардаг гэж аахгүй ямар нэгэн асуудал шийдэхэд. Жишээлх юм бол чи юу дүрм зөрчилчлөө заяа. Дүрм зөрчлөө чи хажууд ингээ харж байгаа штэ. Хөөе дүрм зөрчлөө. Тэгэх юм бол Астрт гэдэг юм уу, Германч гэдэг юм уу тэр соёл болохоор дүрм бол дүрм, хууль бол хууль. Ямар нэгэн юу байхгүй дотн харилцаа өөр нэг нөхцөл тий одоо за тийм нөө юу ауснамэ гэдэг штэ. Ямар нэгэн өөр шалтгаанаас болж өөрөөр яахгүй гэж өөрөөр шийдвэрлэх тийм арга байхгүй. Тийм бол байхгүй. Дүрм л бол дүрм. Таньдаг байна уу, таньдгүй нүү тийм соёлтой улс гэж гарч байгаа байхгүй. Одоо ингээл бид нар ингээл онлоо үзэн хичээлээ үзэн тэгчээд жишээнүүд дээр ингээд ярилцдаг байхгүй. Манай улс тэгвэл манай соёл тэгвэл эндээ орох юм байна. Манай соёл эндээ орох юм байна. Тэгээд тэрэн дээр ингээл саний жишээг ингээд бодоход хин бэ гэдгээс амар хамаарна гэж байгаа байхгүй юу? Манайх жишээлбэл яг тэн дээр ороод байгаа байхгүй юу? Энэ манай найз юм уу, аав юм уу, ээж юм уу хамаагүй тийм бол би худлаа ярьж чадна. Үгүй шүү дээ. Сая зүгээр тий юу яасан одоо тэдтэй явчихсан юу гэдэг чи тий. Тэгэж хэлж чадна. Яг би энэ хүнийг өмөөрөх ёстой. Энэ хүн минь надад чухал хүн учраас тэгтэл нөгөө улс нь болохоор хин байна вэ гэдэг нь чухал биш. Дүрм бол дүрм. Тэг ингээ харахаар энд ч яг тийм байдаг ш. Дүрм бол дүрм. Дүрмийг яах гэж гаргах юм биелүүлэх гэж гаргадаг штэ гэдэг. Манад болохоор тийм болохоор эн чинь яг энэ нөгөө нэг бичгээр хийсэн гэрээ чинь ингээд явагдаад болоод байгаа байхгүй юу? Тийм бичгэл бол хийсэн. Тийм хэлсэн л бол хийсэн. Бичгэл бол бичиг, гэрэл бол гэрээ. Монголд болохоор илүү тэр хүнтэй харилцаа тэгэхээр илүү баг нэг үсгэх нь чухал ахна шүү дээ. Тэртээ тэргүү. Тэгэхээр одоо жишээлбэл нэг Австри хүн очичоод дүрм л бол дүрм гэдэг дидийгээд болохгүй нэ шүү дээ. Тэгэхээр тэр Монгол орчиндөө зарцахын тулд жоохон эхлээд харилцаа үүсгэх. Тэр хүнд харилцаа маш чухал. Тэр энэ соёлтой улсад харилцаа маш чухал, хоорондын харилцаа маш чухал. Ямар харилцаатай вэ гэдэг чинь чухал учраас манай төртөл тэр Карако энэ гэдэг чинь амар сайн үйлчлээд байгаа байхгүй юу? Ажлаа тараал Каракорол дарагтайгаа нөх хинтэйгээр хамаагүй дарагтайгаа илүү гоё харилцаатай байвал мэдээж бүх юм сайхан шийдэгдээ явчихна. Ангийнх ажлынхантайгаа гоё шийд. Тэгэхээр ингээд нөгөө ажлын харилцаа, хувийн харилцаа энтрээ тэгэл тэр болгон ч орж ирдэг байхгүй тэр хичээл дээр амар сонирхолтой. Тэгээ тэрэн дээр яг саяны ярьсан шиг л надад бас хэцүү санагдсан юм наахандаа бол тэр байсан. Бичгээр бүх юм ингэ шийдчихдэг. Тэгээд тий оюутны байранд би нөө нэг анх сая ярих гэж хаад оюутны байраа хүртэл би чи ингээд мэйлээр харилцаад хүрээд ирсэн хүн байхгүй юу гэдэг захиалга махаалга өгөөд одоо бол энд бол ингийн штэ одоо бол чамдаа сонир тий одоо бол гайхмаар зүйл биш тэр үедээ бол би чинь нөө мэйл бичээд хүнтэй ярилцсан л гэж бодож байгаа ш би мэйл бичээд би онлайнаар мэйлээр гэрээ хийх гэдэг мэдээгүй явчихсан тэгээд би тантай зүгээр би мэйлээр харилцаа эцтэй тий бараг л чадлсан юм шиг тантай мэйлээр харилцсан штэ гэдгсэн чинь та тэгээд юу гэрээ нөгөө хүсэлт гаргаад та тэгээ ийм хугацаагаар та хүсэлт гаргахдаа 3 сараас 7 сар гэсэн байж тээ та ингээд 4 сар байх хүсэлт гаргасан тийм гэрээ тийм учраас ингээд байранд байх гэрээ чинь 4 сараар гарсан та одоо ингээд таны гэрээ чинь дуслаа та гарна уу гэж би тэрийг мэдээгүй би мэйлэр л хүнтэй харилцсан шүү би хизээч гараас зурж тээ айсан хойлоо гармаар ингээд барайгүй тээ тийм тэгэл манай оюутны байр чинь яг ингээд 100 болохоор юу Монголд ч юм бол тийм байлаа шүү дээ. Оюутны байранд угаасаа 100 болохоор гэрэмэрэ гэдэг юм байхгүй. Угаасаа 100 болохоор дуусна. Дуусахгүй бол байж лээдэг. 100 ингээ нөө ажиллаад үлддэг хүмүүс зөнгө 100 байдаг. Тэгээ би ч болоо бараг л тийм шиг бараг орж комментаттайгаа яриа да. Комментаттайгаа уулзсан. Бараг нэг ингээд чихэр оруулж өгдөг. Тэгж үгээд байд. Комментаттайгаа уулзаал за дараа жил сунгах уугүй гэдгээ яриа да. Энтергээл бодцсон бараг л байж байгаа юм чинь тухайн үед бол тэгвэл пал гээл одоо гарнаа нөгөө гэрээ чинь дуусан байна. 7 сарын сүүлээр гэрээ чинь гарч байгаа байна. Та өөр байр олсон юм уу гэж шууд надад тэгж амжаа. Тэгмэл би юун гэрээ би гэрээ танд юу илээ гэж. Тэгэл тэгм бүх юм бичгээр тэгэл захиа ярина. Тэр нөгөө нэг тийм бичгийн харилцаанд сураагүй үн чинь бичгийн тэр захиануудын нэг тоохгүй гэрээр манай ч одоо Монголд одоогоор ч гэсэн шуудан байхгүй шүү дээ. Шуудангийн харьцаг байхгүй шүү дээ. Энэ чинь энэ шуудангийн харьцаг үнэхээр гайхалтай. Бас аягүй чухал тий. Шуудангийн юугүй бол тэгэл ер нь тэгээ одоо ингээ ирсэн найзуудтай хэлдэг байхгүй. За ирсэн захиануудыг уншаарай. Наа чи нэлдэг бусын торгууд байх үе, янз бүрийн төлбөр байх үе, төлбөр ирсэн байх юм бол төлөөрөө, төлөхгүй байвал тгий шүү. Бүх энэ бичгээр ирж байгаа юм чинь чухал юм шүү. Чухал юм л бичгээр ирдэг шүү. Бид нар болохоор яг эсрэгээрээс чухал болвол нүүрд дуулж ярьдаг. Залгам чи яг Монгол соёл байгаа байхгүй тий. Тэгээд тэрийг болвол анхандаа бол амар хэцүү байсан.
хамгийн хэцүү юм бол тэр л байсан шүү дээ. За тэгээд ер нь үлгээ явандаа сурчихсан л. Тийм сурч байгаа тийм ээ. За одоо ажил дээр чи тэгэхээр чи ер нь бол бүх юм Германд байдаг байгуулагчдаас ер нь онлайнаар ингээд харилцдаг гэж бас л ярьлаа тий. Бас л ер нь онлайн ажилд орох юу ярилцлага хүртэл онлайнаар гэсэн. Тэгсэн ба тий. Эхлээд бол яг ингээл нөгөө нэг зурж бичсэн нөгөө портфолио тий хийсэн юмнуудаа бол явуулж байгаа. Эхлээд бол эхний ээлжинд бол зүгээр л нэг анкет бүгд юм билээ. Яагаад энэ компаниг сонирхож байгаа юм? Яагаад ингэж орохоор болов? Ерөнхий тийм асуултууд бүх хүнд өгдөг асуултууд. Тэрний дараа сонгогдчихсон. Автоматар бүх хүмүүст автоматар юм ирдэг юм шиг байна. За ийм материал тэр нь бол яг жинхэнэ нөгөө нэг ажилд орох процесс юм байлээ. За ийм бүрдүүлж өгнө үү? За ийм тэдэн минутын тийм бичлэг хийж явуулна уу? Өөрийгөө танилцуулсан тэгнэ үү? Энтэр гээл бичлэг тэрнгээрээ л харчдаг юм байл да. Хүнд яаж юмаа өөрийгөө ойлгуулж ин хэрхэн харж ин харагдаж ин тэр харагдах үзэмж байдал биш л дээ нөгөө хүнд өөрийгөө хэрхэн ойлгуулж мэдээж тэр чинь тэгэл гадаад хүн бол мэдээж хэлний төвшний ч гэсэн харчиж байгаа ш тэрнгээр тий. Тэгээд бүх юм нараад тэгэл нөгөө материал зурж бичсэн юмнуудаа явуулахаас ахуулаад тэгээд тэгэн гудал чинь бас нэг хэдэн минутын гэлээ. За одоо та ингэж төсөөлөөд яг сургалт чи эхэлж гин гэж төсөөлөөд та ингээ хүмүүстэйгээ ингээд сургалтаа эхлүүлж гин гэж төсөөлөөд эхний хэдэн минутанд та яаж юу н сургалтаа эхлүүлэх вэ энэ төр гэл. Тэрийг бичлэг хийх юм уу? Тийм, тийм үү гэл. Тэгэл ер нь бүх юм зайнаас бас анхны л юу туршлага байлаа. Ер нь бол энд ч гэсэн урд нь ажилд орохдоо ингээл уулзаал ч юм уу орчдөг байсан. Анх удаа л тэгж онлайнаар зайнаас одоо тэгээд танай нөгөө арт найт одоо цэг.com руу орохоор бол одоо нөгөө юуны хүмүүс байгаа шүү дээ. Ямар хүмүүс юу өгдөг вэ гэдэг. Сургалт өгдөг хүмүүсийн нэр чинь байгаа шүү дээ. Тэгэхээр одоо ер нь бол нэг газрын нэг байгууллагын ажилчид гэж ойлгож байна шүү дээ. Гэхдээ бол хоорондоо бол ер нь харилцаа байхгүй тий. Тэгээд би бидэнд танихгүй тий. Ер нь бол яг ингээд жижигэн группүүд үүсгэсэн байт юм. WhatsApp-аар яг хоорондоо харилцдаг бичлэрийн ч юм уу тий. Тий, Австрийн, Винийн нөө юунууд зураачд гэл тий. Тэд нар ч юм бол яг нөө акрилаар яг зурдаг хүмүүс хандлетерийн болохоор яг энэ нөө компани шинэ гаргаж байгаа бүтээгдэхүүн гэх юм уу да тий. Шинээр ийм сургалтыг явуулж эхэлж байгаа байхгүй. Тийм болохоор саяны хүртэл яг ганцаараа байсан. Австрид яг гав ганцаархнаа л хандлетер ингээ артист хийгээд байсан. Тийм. Өөр байхгүй. Тэгээд тийм болооч тэр хүмүүс сайн зарагддаг байсан. Өөрөөгөө 50 гол бүгдээрээ л зардаа дуусчдаг байсан сургалтууд маань. Тэгээ одоо бол яг одоо 9 сараас дахиад нэг хүн орж ирэх гэж байгаа. Сая тэд нар маань уулна. Тэгээ нэг бодлын бас нөгөө нэг ганцаараа байсан болохоор би хүнийг харж болохгүй ямар явагддсан бол мэдэхгүй бүх юмыг өөрөө туршилж хийж байгаа юм. Тэгээ нөгөө хүн маань сая миний сургалтанд нэг суусан. Харах гад нэг уулын тэгвэл гоё яахгүй. Чи очиж болох байсан байхгүй юм чи яах юм тий. Одоо чиний сая нөгөө сургалтыг бол жишээ нь одоо онлайнаар аваад ингээ яаж болдог лээ шүү дээ тий. Хэлбэрөө хийгээд юу чиний одоо ингээ бэлэн болцсон бүтээлүүдийг авах боломж байдгүй юу? Онлайн чи өөрийн гэсэн юутай юу? Онлайн шоп ч юм уу байхгүй тийм байхгүй. Тийм бас зарж гэж бод юу нь бол бодохгүй байгаа. Өөр нь яг хоо энэ тэнд ийм янз бүрийн үйл ажиллагаанууд байдаг ш та зулцаар юм зах ч гэдэм үү тиймэрхүү гар урлал дэмжсэн тиймэрхүү янз бүр үзэсгэлэн юмнуудаар л ингээл харж байгаа л цаг заваа харж байгаа ч гэдэм үү оролцуул хааныг оролцъё гэж бодож байгаа. Тэрнээс ш болвол тэгээ яг нэг зүгээр нэг дэлгүүрч гэдэг юм уу тавиулцдаг ч байд юм уу тийм байвал бас зүгээр ах. Тэрнээс бол яг би чи нөгөө нэг яг хэрвээ онлайн шоп ментер гэж явах юм бол нөгөө e-commerce ментер гэж янз бүрийн бас хийх хэрэгтэй байлээ. Тэр мэрийг олоод авахндаа нэрээ бүртгүүлж явах гэж байгаа. Тийм. Ер нь бол сургалтаараа дагнаад сургалтаа бол цааш нь хийнэ гэж бодож байгаа. Бусдын бол ер нь бол гараар дамжуулчихсараа гэж бодсон. Тийм нүрээ харж тийм Монгол хэлээр өндөр. За юу гэлээ штэ чи одоо ингээд юунда яачлаа гэдэг одоо энд 10 жил болчлоо гэдэг чинь за 10 жилдээ зурдаг байсан гэхээр ер нь 10 жилдээ нэг тийм ингээл зураг юугаар явчих гэж үлэр бодоогүй тэгс мөртлөө хэлэл явъя гэж утсан тий. За тэгэл энэ хоёроо одоо хойлоод л явж байгаа юм ба шүү дээ. Тийм ер нь бол мэдээж хэлээр сурсан маань хэрэг болж ийн герман хэлээрээ хүнд юмаа ойлгуул гэдэг чинь мэдээж энд ирээд хэлний курс суугаад сурсан бол өөртөө ихтэй байх байсан үгүй байсан бас нэг өөр шүү дээ тий. Нэгдүгээрт тэр байгаа хоёр тэр болохоор мэдээж амар том хэлээ мэдхий юм чинь гэхээр би шууд энэ компанид би хүнд герман австри хүмүүст юм ойлгуулж чадна гэж өөртөө мэдээж итгэлтэй байгаа штэ. Тэр бол мэдээж амар тусаалж байгаа.
Тэгээд зургийг болохоор нэрээ хизээж би энэ их амар. Ер нь бол энэгээр нэг амар мэрэгжил болгоод ямар гэж бол бодоагүй. Одоогороо ч гэсэн нэр нь бол бодохгүй л аа л да. Ер нь бол энэ чинь нөгөө нэг сайд хасл гэж ярьдаг шүү дээ. Хажуугаар ингээд зүгээр ээж хахад бас нэг зүгээр мөнгө олчихж байгаа байхгүй юу? Зүгээр ээж байгаа ч яах вэ? Ер нь бол нөгөө нэг хажуугаараа мөнгө олох бол нэмэлт орлого. Гэдгээр бол энийг амар гоёор бол төсөлж байгаа. Нэмэлт орлого. Дуртай юм хийнгээ. Дуртай юм тий хамгийн гол нь чинь миний дуртай юм байгаа байхгүй юу? Тэгэхээр би энэгээр цааш нь яаж хөгжүүлээд гол ажиллаач гэсэн болгож болно гэсэн үг тийм болно тийм. Тэрэн дээр энд чинь мэдээж хамгийн гол нь аюух цаг хэрэгтэй шүү дээ. Энд чинь уран бүтээлтэй ороод шүү дээ. Тэгээд нөгөө юу артист бид тэгээд артист гэдгээр явж байгаа байхгүй юу? Тийм байна тийм. Тэгэхээр ч одоо цаг зарцуулдаг. Цаг маш их зарцуулагдана. Тэгэхээр одоо хүүхдүүд маань том болчвол цаг мэдээж их зарцуулах л та тийм. За хүүхдүүдийн тухай одоо Монголд одоо өвөр Монголд юуны монгол хэлний тухай одоо айгүй яагаад нь шүү дээ сэдв болоод нь шүү дээ. Одоо жишээ нь өөр хүмүүс жишээ нь одоо гадаадад амьдардаг хоёулаа монгол мөртлөө ч юм уу за эсвэл гадаад гэр бүлийн хүнтэй ч юм уу тэгээ хүүхдүүдтэй монгол хэлээр одоо жишээ нь яриулахтай зарим хүн бас их аюу гэдэг юм шиг байна. Хэцүү байдаг гэж үү? Тийм. Одоо хоёулаа монгол байсан ч гэсэн аав ээж нь хоёулаа монгол байсан ч гэсэн хүүхэд нь монголоор ярьдаггүй ч юм уу тийм юм байна шүү дээ. Танай хүүхдүүд ямар байна? За. Манай хүүхдүүд бол айгүй сайн ярьдэн шүү дээ. Биерийг бол бит хоёр бол тэгж л манайх бол дүрмтэй гэртээ германаар ярихгүй гэсэн дүрмтэй. Тэгээд хүмүүсийг анзаараад ахаар хамгийн нэг маш том алдаа нь ингээ ойр зургийн үгнүүдэд дандаа германаар яриад байдаг байхгүй гэртээ. Тэгчээч тхүү аль миний хөө тэгчээч битээ гэдэг ч юм уу. Оо найн гэдэг ч юм уу тий. Амар буруу гэж би бит хоёр боддог байхгүй. Бит хоёр бол нэг ч үгийг ерөөсөө германаар хэлдэггүй. Ялангуяа гүдгэж. Ялангуяа ийм ойр зургийн үг бол тий. Тэгээ яг хүүхэд бол хэлийг бол маш хурдан сурна штэ. Тий. Тэгэл ерөөсөө бид тэр нөгөө 9 данка дээрээ гацчихэд хүүхэд бол юу тэр байтхаа юмыг сураад явчин. Тэгээд өөрийгөө илэрхийлэхдээ германаар илэрхийлдэг, монголоор илэрхийлж чадхаа болчих юм бол хүүхэд аав ээжийн харилцаа холдно л гэсэн үг байхгүй юу ер нь бол тий. Тэгэхээр хоёр бол хоёрын дүрмтэй германаар гэртээ ярихгүй ганц шиг хэлэхгүй гэдэг дүрмтэй. Тий. Тэгээд мэдээж эдтэй үлээ 10 хүүч одоо 13 таа. За тэгээд хүүвэл бол одоо баг 8 жил болцсон багтаа энд үл. Тий штэ одоо 12 онд ирсэн шүү дээ хүмүүс. Тэгэхээр чи анх 10 онд ирсэн дэ хэсэг байж буцаж 12 онд ирсэн гэж яг 8 жил тий. Тэгсэн мөртлөө юугаар монгол хэлээр ярьж байгаа гэхээр чи тэр дүрм сайн үйлчилж байгаа манаас бол тий. За тэгэхээр манад бол ер нь бол бусад хүмүүс зөвлөх нь шүү дээ тий. Ер нь бол жижиг шажиг хүмүүс болохоор ингэж боддог юм шиг би ямар нэг дандаа германаар ярьдаг штэ зүгээр нэг жижиг шажиг үг юм чин тий. 9 данке гэдэг ч юм уу ойр зургийн үг юм чин гэж бодоод тоодохгүй юм шиг байгаа. Тэрэн дээрээ алдаа нагаад байгаа хгүй юу? Тэгэхээр нөгөө нэг хоёр болол тий 3 хүүхдэд ерөөсөө сэтгэхгүй хамгийн гол нөгөө бодож байгаа юм нь гэрт монголоор ярьж германаар ярьж болдсон юм байна гэдэг л сэтгэхгүй хүүхдэд ороод ирж байгаа хгүй юу? Ерөөсөө анханасаа дүрмтэй би бас нэг Испани найзтайгаа ярьж байсан. Тэр болохоор бас Австри нөхөртэй байхгүй юу? Испани хүүхэд нөгөө хоёр зэрэг хэлээр өсгөчөн тархины хөгжил маш сайн гэдэг байгаа шүү дээ. Зарим хүмүүс болохоор монгол хэл ямар хэрэг болох вэ? Монгол хэл чинь нэг тийм олон ярьдаг байсгүй хэрэг болдог хэл биш гэж үгүй байхгүй. Тэгж юусоо бодож болохгүй. Тэр их монгол хэл за ирээдүйд монгол хэл ямар болох вэ гэдэг талаар биш. За зүгээр л энгийн юм ярихад л хүүхэд хоёр хэлийг эзэмшнээрээ тархины зэрэг өөрчлөл гэдгийг ажил бодох хэрэгтэй байхгүй тий. Тэгэн гутал чинь манай тэр Испани зөвхөн тэгж аахгүй. Ерөөсөө л бараг загнаад чамаагүй испаниар нь яриулдаг гэж аахгүй. Амар чанга байдаг. Аль болох испани хүмүүстэй уулзуулдаг, испани соёлоо сонирхлохын тулд яг бол австри соёл, австри хэл бол хангалттай энд байна. Тийм болохоор тэр нь ерөөсөө хичээл зүтгэл оруулах ямар шаардлагагүй. Бүр л хайчих хэрэгтэй. Нөгөө нэг соёлоо, нөгөө нэг хэлээ яаж өгөх вэ гэдэг дээр л анхаарлаа хандуулж. Чангал юу яриха болохгүй байх хэрэгтэй тийм. Бид хоёр бол бас яг тэгж боддог. Гэхдээ яг мэдээж зүгээр л ингэ байгаад ивэл хүүхэд мэдээж тогоо шаарднаас өөр үг сурахгүй шүү дээ. Тэгэхээр үлгэр уншихаас ахуулаач гэдэг юм уу. Тийм. Манай хүү охин хоёулаа одоо нэг сургуульд явдаг нь тэр хоёр шүү дээ. Хоёулаа өөртөө биеэ дагаад монгол хэлээ уншиж бичиж сурчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол болдоггүй биш болдгийм байна гэдгийг бол хараад байгаа байхгүй юу. Хүүхэд өөрөө л амар ухаантай тийм сурчиж байгаа байхгүй. Тэгэхээр яг тэр чиний хэлж байгаа тийм тодорхой нэг дүрмтэй байх хэрэгтэй. Тэгээд нөгөө ядаж нөгөө мэдээж гэр бүлийн нэг хүн нь өөр хэлээр ярьдаг үл те. Монгол хэлээр ярьдаг нь ярьдагаараа л байх хэрэгтэй тийм. Одоо австри нөхөртэйсэн ч хамаагүй
аав нь Австри юмчин германаараа ярина. Ээж нь гэхдээ монгол юм чи ээжийнх нь хэл монгол хэл. Чи яаж л эмээ өвөдгөө ярихын тулд монгол хэл хэрэгтэй шүү дээ. За хүүхдэд асуудал биш юм аа гэхэд эмээ өвөд хөөх юм шүү. Надад бас тийч санагдаад байгаа. Эмээ өвөд тэгэж юм уу те юу хүнтэйгээ ярих чадахгүй гэдэг чинь тэгээд одоо айгүй харамсалтай. Хүүхэд тэрийг тоохгүй ш. Ягаад гэвэл хүүхэд эмээ өвөдгөө холднуулахээс тэр хүүхэд бол нэг дутагдахгүй байхгүй. Эмээ өвөө хол юм чинь тэгээд нэг орчин байхгүй юм чинь Монголын өвөө эмээ гэл ингэсгээл байж байна. Гэтэл тэр Монголд байгаа эмээ өвөө яаж санагалзаж яаж тэр хүүхэдтэй ярилцмаар байгаа болоо тэрийг бодгож гисэн ээж аваагаа бодгож гисэн яг амар том хариуцлага байхгүй юу те. Тийм болохоор ер нь сургах ёстой л гэж би боддог шүү. За тэгэхээр тэр нэг дүрмтэй байвал болд юм байна те. Тийм дүрмтэй дүрмөө зурчихгүй тэгээд яриад баримтлаа л тийм. За учрал нэг 18-тай учрал. Өнөөдөртэй харьцуулбал 18-тай учралд юу гэж хэлэх вэ? 18-тай чинь би ч одоо их сургуульд байсан байна шүү. Их сургуульд герман хэлээ хийгээл явж. Герман хэлээ үзэл явж исэн тий. Герман хэлээ үзэл явж исэн байна. Би бол 18-тай учралд гэхээсээ илүү 20 эдтэй учралтай хэлмээр санагдаж. Хүч чи Кес коллежид ороод нафах авах шүү. Надад үүнийг хайчихаа. Тэгээ үний гэж цаг алдаа тэрэггүй гэдэг. Их сургуульд ингэ цаг алдаа тэрэггүй. Наа ч угаасаа ийм шал өөр системтэй болохоор чи наа учраа олох гэж нийлээ удаа. Угаасаа учраа олохгүй байх. Би угаасаа нэг тийм ганцаараа явдаг хүн биш. Тийм хүмүүст бол тохирж байгаа үний бол ганцаараа юмаа хийгээд би ч нөгөө нэг өөрөө хүнтэй ярилцаж ойлгуулж хөө ингэт юм биш. За анкам групп юу хийдэг хүн те. Анкамт бол амар хэрэгтэй хүн байхгүй юу? Тийм болохоор их сургууль бол угаасаа надад биш байсан. Арайч нүунийг альтайхан охинтой уулзаад хөө хоёул айгүй альтайхан 2 3 хичээл цуг сонгоод дараагийн семестр цуг сонгодоо гэж өөр юм алга болчихж байгаа юм чинь. Өөр юм сонгоод явчихна айлсгүй л чүлээ авлаач гэдэг юм уу юм шиг. Амар хэцүү би 2 3 удаа тэгж оролдчихсэн. Гоё нөгөө найзтай болоод яг гоё идэвхтэй цуг хичээлээ гээд надад яг тийм хүн дутагдаад байдаг байхгүй. Тэгээд тийм бол тэгээд тэгвэл айгүй хэцүү байсан. Эртхэн тэгээ гэж хэлэх нь шүү дээ. Тэгэхээр хэлмээр байсан. Ер нь шинэ ирж байгаа Монгол одоо энд сурах гээд ирж байгаа хүмүүс ч гэсэн тий. Ер нь бол нөгөө ингмэр юм бэлээ. Юуныхаа ялгааг тий мэдэж чаддаг хүмүүсээс мэдсэн, сорсон, дуулсан тий мэдээж бүх юмыг хүн өөрөө мэдгүй шүү дээ. Би Австри гэдэг улсад байж үзээгүй ямар сургуулиуд байдгийг мэдгүй, соёл өөр байдаг гэдгийг ч мэдгүй ер нь яаж юм өөр байдаг гэдэг бодох юм тийм үстэй. Тэгээ би чи тэгээ боддоо би уулын их сургуульд энэ ч ирэхээс өмнө Германд чинь би чинь бас уулын соёлын хөтөлбөрт хамрагдаж үзсэн шүү дээ. Оюутан багтаа. Тэгсэн байж тэрийг одоо тэр үед бол үнэн жаргалтай 1 сар өнгөрсөн байхгүй юу? Герман улс надад маш их таалагдсан. Ямар гоё юм бэ? Би хэрвээ тийшээгээ буцаад очисон бол бас нэг ари өөр юм биш магадгүй л дээ тий. Яаж л нэг таньж мэддэг хүмүүс тэр хаваар байгаа гэдэг ч юм уу. Тэгээд Герман Австри орчин бас л хичнээн Европын улсууд ч гэсэн бас л өөр л улсууд байгаа байхгүй тий. Тэгэл Герман хэлний хүртэл ялгаатай тий. Тэгээд Германда би харин тэр бас надад амар шок болж байгаа. Германд би тэр байтугай оюутан багтаал зүгээр хүмүүстэй уулзраа болоод ойлголцоол ямар сайхан байлаа. Тэгтэл ягаад Австрид ирчээ би зүгээр л метронд явж байгаа хүмүүсийн яриаг ойлгохгүй байна гэж би амар шоконд орж ирсэн анх ирчээд. Тийм шүү дээ. Шал өөр аялахтай. Одоо л яг хуу дасцсан баг. Тэгээ одоо манай таньдаг Герман хүн одоо олон жилийн өмнө таньдаг байгаа шүү дээ. Чи чамаа Австри аяг гэж би ичээд байгаа юм чи би тийм Австри аялах маялах надад байхгүй гэдэг. Найн гэж хэлчих чи яг Австраар хэлчих. Австри аялах байна. Чи одоо бас онгоцсон. Юм болоо. Онгоцсон нэг Герман залуу миний хажууд цуцсан. Тэгээ Германаар ярьсан чинь чи Австрид амьдардаг үгүй шүү гэсэн би яагаад гэсэн чинь чиний ойлгох чинь тэгээ би бүр анх удаа тийч олон жилийн өмнө чи бүр шоконд ороод тэгээд тийм хэвдэр тэгэхээр бас жоохон сурчдсан юм шиг. Яг нь амар вини диалект энтрээр ярихгүй ч гэсэн нэг Ое гэдэг юм одоо юу нэ гэдэг юм уу. Би бас амар санаа зовоод Австри аялах бай. Тий би бас шокнд орсон. Нөгөө юулээ тэр чинь бараг одоогоос 5 жилийн өмнө чинь амар уянгалуулдаг гэдэг юм билээ. Манай тэр Герман найзууд Герман таньдаг хүмүүс мандаа тэгээд идэв ш. Wirklich гэж хэлэхгүй wirklich гэдэг ч юм уу те. Тэгээд мама ингээл хөдөлгөөл те. Nein, wirklich гэдэг чи ерөөсөө Австри аялах байна гэдэг юм. Тэгээ бид нар өөртөө мэддгүй юм шиг үлээ тэгтээ. За 4 хүүхэдтэй ээж юм чи одоо хоёлоо ярьлаа шүү дээ. Ер нь бол юуны ажиллаа бүх юм ингээл амжуулаад дуртай юм хийгээл явж байгаа. Яаж юм болгоод байна юу? Дөрөвчөөс суугаад идэггүй тийм. Дөрөвчөөс биш шүү дээ. 2 3 дээр бол ялгаа мэдгцээ. Би 3 дээр яг жирэмсэн нөө сургуулаад төгсчихсэн. Тийм 3 дахь дээр 2 охин маань 4-тэй ээж ах. Тэгээд яг төгсдөг
3 дугаар семестртээ жирэмсэн байхгүй 3 4-төө. Тэрэн дээр бол би ялгааг амар мэдэрсэн. Нөө сургуульд байсан болоош тэр юм уу төгсгөөд байжсэн болоош тэгсэн үү. Жирэмсэн байхдаа мэдэрч чи нөгөө юугаа амралтаа авч чадахгүй ш декрет гэж авч чадахгүй яа ингээл ядж яхад бүр 4-р семестрцэн төгсөх шалгалт дипломын ажил гээл амар юутай ачаалттай байсан болохоор нөгөө гам ам ерөөсөө барьж чадаагүй. Тэгээд 3 гаргасны дараа би амар муудаад тэгээ ер нь бол жирэмсэн байхдаа амрах хэрэгтэй байлаа ш түн чинь. Тэгээгүй явсны гор амраагаагүй тийм. Тэр бол гор гарсан. Чүлээ авахгүй л гэж үзэж байгаа юм чинь. Чүлээ авахгүй дуусах хугацаанд нь дуусгана гэл. Тэгээ гүрийсэн. Тэгээ яг муудчаагүй л анил да төр үедээ бол би яг тийм бодож ирсэн. Ер нь жирэмсэн байхад хүн яагаад амрагдгийг гэдгийг бол ойлгож байгаа юм чинь. Төрсний дараа би мууддаг юм байна. Би ер нь муу болт юм байна гэдгийг мэдэж авч байгаа. Тэнхэр гэж яадаг цаг ордог байна. Илүү хугацаа орчих жоохгүй. Тэгээ би чинь 4 сарын 16-нд төрчөөл 4 сарын 28-нд буцаа төгсөлтийн шалгалттай. Тийм бичгийн шалгалттай байсан 6 сард намаа шалгалттай байсан. Тэгээ тийм юм болохоор яг ээж мэж ирсэн интер байсан болохоор нөгөө түшигдэн юу маш их байгаа штэ. Тэгээд нөхөр ажиллаа явж иж болж чинь тий. Тэгээд ээж мэж хүүхэд харж өгч тусалж мусалж ийсэн болохоор тэр үедээ анзаараагүй ч гэсэн тий. Сүүл тэгэл их сургуульд нөгөө буцаа нөгөө фах хөгшүүлээд ороод дээд сургуультаа сураал явж хахад юм л бол мужирч унчгаал даралт буурал би ер нь бол амар би муу болцсон. Тэгээд яг тэрнээс болсон байх гэж би боддоо ш нь гам ам бариагүй явсных байх гэх. Тэгээ одоо бол ачаал юу аж даад сурсан юм уу яасан мэдгүй 3 4 дээр бол одоо бол нэг ялгаа байхгүй байна. Тийм үү. Яг одоо яг яа нөө би чи яг ном журмаар нь декретээ аваад гэрмэртэй ингээд өөрийгөө амрааж чадж байгаа болохоор тийм өөрийгөө амрааж мамраагаад те яаж л сургуулиасаа чөлөө авч чаддаг ч гэдэм үү. Ер нь бол өөрийгөө бодох хэвээр байна. Хүүхдүүдээ гэр бүлээ нэгдүгээр тавих хэвээр байна. Нэг хувь хүний амбиц гэдэг чинь бас нэг өөр юм байгаа шүү дээ. Тэр бол зөвхөн миний л амбицаагаа надаас манай нөхөр ч юм уу хүүхдүүд чи айл нас сургууль төгсөөх гэж шаардаагүй. Тэр чинь зөвхөн миний өөрийн л тэгээ хувь хүний амбицаас гадна хувь хүний эрүүл мэнд баталгаа тэр чинь амар чухал юм баггүй юу те. Тэгээд тэрийг өөр нь бол амар сайн ойлгосон. 3 дахь дээрээ тэгээд 2 3-ын хооронд тэгээд яагаад чинь тэр ялгааг бол амар мэдэрсэн их хүүхдтэй гинт амар олон хүүхдтэй болсон юм шиг санагдсан 3 дахь тийм 4 хүүхд төлөлдсөн байж хал би 4 хүүхд ерөн гаргаж чадах юм уу гэж амар бодол. За би нэг ганц ямар ч нөгөө юутай холбоогүй нөгөө подкастын сэдвтэй холбоогүй ганц асуулт асуучих. Одоо нөгөө төрсний дараах юу гэдэг байгаа штэ депрессион гэдэг байгаа штэ хямрал гэдэг байгаа штэ. За чиний бодлоор юу гэж бодож байна? Ер нь тийм юм мэдээж ер нь бол байдаг л гэдэг байгаа тий. За хэрвээ байдаг бол одоо жишээ нь яаж хэрхэн давсан бэ? 4 хүүхэдтэй юм чинь тэгээ одоо ийм гоё ингээ гэрэлтэй яваад юм чинь нэг давж чадсан арга байна. Эсвэл тийм байдаг юм байлээ. Тэрийг би сая тэр юу нээр юунасаа нөхцөл байдлаас ер нь хүн болгонд хүнд бүгдээрээ байгаа. Тэрийг хэр мэдрэх вэ, хэр мэдрэмтгий вэ гэдгээс л болд юм шиг байгаа. Зарим хүмүүс ч юм уурстай жинхэнэ амар мэдэрдэг штэ. Санаагаа ч юм уу, айлскул бүр нэрээс та тэгэл уур бухимдлаа. Мэдрэхгүй байгаа учраас бүр ингэж байгаа юм шүү. Зарим би бол сая 4 дахь дээр бол мэдэрсэн. Урд нь болохоор мэдрэх завгүй явж исэн байж магадгүй заа гэж бодоод аа. Яг ихнийх дээр бол яг хямрал мэмрэлж байсан юм уу гэдгийг ч мэдгүй мэдээж бүх юм анхных болохоор ингэдэг юм байна да гэж бодож хүлээж авсан уу. Айлсгүй ээж авахад иргэд болохоор тий Монгол зонголтоо тий бүх эмээ бүх хүмүүс байгаа штэ. Манайх чинь анхны хоёр талаас л анхных гэсэн болохоор нөхрийн маань ээж мэжээс ахуулаад бүгд ингээл ингэчихэж байгаа болохоор чинь мдээгүй өнгөрсөн байж магадгүй л юм. Надад бол би тэгэл хямраад байснаа санахгүй. 2 дахь дээр ч гэсэндээ би тэгж хямраад байснаа бас сандгүй. Тэгээ 4 дахь дээр л сая 4 дахь дээр бол би хямарсан байх гэж би өөрийгөө бодоод идэг байхгүй юу? Яа тэгээд нөх хийсрээр төрсөнтэй амар холбоотой байх гэж би бодоод байгаа юм. Тэрнээс бол олон хүүхдтэй гэж бол бодохгүй байгаа. Ягаад гэвэл би 3 дахь дээр л надад гинт 2-оос 3 руу шилжээл олон хүүхд ч юм шиг санагдсан уу гэхээс 4 дээр бол ерөөсөө тийг санагдав. Тэгээ нэг хүүхдүүд маань том болчихж байгаа болохоор надад бол айгүй амар байсан тийм. Тэгээд ээж аав маань бас ирсэн байсан. Игч мэгч маань 3 сар тусалсан. Ер нь бол нэг тийм юм. Тэгээ би чинь нөгөө дөнгөж 11 сарын 26-нд хүүгээ гаргачаад 1 сард би чинь сургууль хийгээ явж исэн шүү дээ. Одоо хувийн жаргалаа хүүгээ явж штеп ер нь бол тэгсэн мөртлөө дуртай юм хийгээ явж байгаа юм. Тэгээ тэр үед бол би нэг анзаараагүй байжгаад сүүлд ингээд өөрийгөө ингээд ажигласан чинь
нөх хийсвэр хийсэнтэй айгүй холбоотой байлуу даа л гэж би бодсон шүү дээ. Хийсвэр хийх чинь айгүй хэцүү байлаа шүү дээ. Төрсөн зүгээр төрөлөөс хэцүү юм байна тийм. Тэгээ би хийсвэр төрүүлчихэд эхний хүүхдээ яг хийсвэр төрүүлэх хүн бол хүн мэдэхгүй төрж шүү дээ. Хийсвэрээр ингээд төрчлээ төрүүлэхэд ийм л юм байна. Хийсвэр хийлэгчээ дараа нь 2 дахь хүүхдээ гаргана 3 дахь гаргаж маргаж байгаа хүмүүсийг бол амар биширсэн шүү дээ. Тийм ийм ингэж амар өвдөлч гэдэг юм уу ингэж энэ хагалгаа байгаа юм чинь тийм эдгэлт нараа өөр үдээ одоо өвддөг юм шиг байна. Зүгээр төрөх бол яг л жамаараа болохоор ингээд шүп гэж босоод ирнэ. Бүх юм өөр. Тэгээд хийсвэр чинь болохоор яг хагалгаа гэдэгтэй болохоор шал өөр л санагдсан надад бол хаалгааны орон дээр байх хүртэл амар мэдрэмж санагдсан надад л. Ер нь хөтөн нэг л сонио нэг хийгүүлдэг тийм. Тэгээ би сая дөрөвдөх дээр бол урдных нь анзаараагүй мүү айсгүй сая дөрөвдөх дээр одоо ингээд дөрөвдөх хүү маань баг хүү маань энтер гэж бодогдоод тийг санагдсан мэдгүй амар төгсгөл гэж одоо бүр юмсэн. Тэгээд айгүй мэдрэмтгий санагдаад ер нь л айгүй тийм өөр байсан уу? Тийм өөр байсан. Тэгээ би хийсвэртэй л холбож бол би өөр бодоод байгаа тийм. За тэгээд тэр юунаас тэгэхээр одоо дараа нь тэгсэн байх гэж бодсон биз. Тэгэхээр яг тухайн үед одоо юудын нөгөө юутай тэмцсэн ч юм уу те арга марга хэрэглээг байх нь те ном уншдаг ч юм уу одоо юу гэх юм. Ийм юм бол амар тусалж байгаа. Тийм энэ бол амар тусалтай мэйгээ явж байгаа. Тэрвээ яг тгээгүү одоо ингээ би ингээ төсөөлөхөд надад бол бүх юм амар байсан байгаа байхгүй юу. Нөхөр маань ажиллаа хийж ин гэдэг чинь надад санхүүгийн ямар санаа зовдох юм байхгүй. Бусад юм санаа зовхгүй би одоо ямар нэгэн байдлаар одоо юу гэдэг чинь санхүүдэд мөнгө төгрөг олж туслах ёстойсоо ч гэдэг ч юм уу одоо яана хүүхэд нь манастаа нэрээ тийм мөнгө олчлоо памперс авах мөнгөгүй ч гэдэг юм уу тийм байхгүй нөхөр маань ажиллаа хийж ийн орлого маань байна ээж аав маань байна хоол ундын маань төхүүлээд өгч ийн ихч маань хүртэл 3 сар хүртэл маань байсан манай нах зэгч маань тэгэл тэгэхээр чин би ч одоо баргалж хавын жавглаа өгөөл явцсан байгаа байхгүй баргалж тий ингээл дуртай юм хийгээд тэгэхээр бол них амар тэгэж стресстэй ч гэдэм үү ингээд өөрт них амар мдээгүй тэгээ яг бусад ингээд хүн болгоны энэ тухай яриад ахаар ингээд би зүгээр бодохгүй юу аль би юу нь бол алин дээр илүү мэдэрсэн бэ гэсэн чи энэ төрөлтөн дээр илүү мэдэрсэн байх хийсвэртэй амар холбоотой байна ингээд зүсүүлж оюул моюул тэр мэрийг харахаар амар муухай харагдаж марагдал тий тэр мэр амар сэтгэл санааш нөлөөлд юм байна тэгээд гоо сайхантай амар холбоотой болохоор тэгээд нөгөө босож явж мовч чадахгүй зүгээр төрөлт чинь бол ингээл нэг ихэн өөр өөр тийм тэгэл тэр үедээ зүгээр л ингээл бүхэл юм ингээл жирийн өрнөчж байгаа байхгүй ингээл гэртээ орж ирэл ингээл явдлаараа яваал тэнгууд чи ингээд хагалгаа хэлгчээр чинь оюутан маань өвдөөл босож сууж чадахгүй ингээд нэг амар хүний гарт орсон юм шиг санагдаж манагтаал тэр мэр амар сэтгэл нөлөөлсөн юм байна гэж би боддоо шин. Тэг яг хажуугаар нь тэг яг сар гарам 1 сард гэхэр чин би чин 2 сар болоод ийм юм хийгээ. Энийг айгу хурдан орсондоо бас магадгүй болсон баг тий. Тийм ингээд жоохон ч гэсэндээ тий дараа сатаараа зөвхөн хүүхдтэйгээ ингээд бүх ажлаа гэрийнхээ ажлыг өөрөө хийгээд хоолундаа өөрийнхөө хүүхдийн хоолыг хийгээд өөрийнхөө хоолыг хажуугаар нь ойдлон өвдөд гэрээсэж гарч чадахгүй 7-гийн 7 хоног 24 цаг ингээд 4 хүүхдтэйгээ байсан болвол галзуурх байсан болвол тийм болохоор хүмүүс асуугаад идэг чи яаж болоход байгаа яаж шатаад байгаа ингээд тий анханд бол тусламж гэр бүлийн тусламж нөхөр ээж аав гэр бүлийнхний тусламж амар их байсан болохоор тэр нэг мэдрэг өгчнээ ингээд гэр бүлийн түүний тусламж үнэхээр чухал тий айгуу чухал ойдл мойдл өвдөд хэцүү байсан ч гэсэн тэрийг ингээд нөгөө тоохгүй байж чадсан баг гэж би бодоо. Тэрнэр бол би амар сэтгэл санаа гутарч амар өөрийгөө голооч гэдэг юм уу ойдл мойдлоо харахаар амар харагдаач гэдэг юм уу өвдөж мөвдөж чи амар хэцүү мэлээ шүү дээ. Тэрнэр бол амар хэцүү байсан. Бусдууд дээр нь бол тэгж байгаагүй шүү дээ. За ер нь одоо төгсөж байна хоёулаа яриа. За Австрали улсад ирээд тийм байсан юм байсан хэцүү үсгээ ярьсан шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ улсад ирээд 10 жил болохтой юу сурч ямар зүйлийг олж авбаа эсвэл Австрали улс амьдарснаар тий олж авсан. Тийм тэр яста зөндөө байгаа. Би ягаад энийг сая шууд тэгж хэлж байгааг манай нөхөр тэрийг надаас асуусан байхгүй юу? Хэдэн сарын өмнө надаас энэ асуултыг асуусан. Үгүй түрүү жил надаас асуусан байх нү энэ жил асуусан байна. Санахгүй ягаад гэвэл би ч нөгөө нэг түрүү ярьжсэн шүү дээ. Хичээлээ чүлээ авахтаа амар хэцүү санагдсан гэд. Чүлээ ингээд аваад хичнээн ингээ дөрөвт хүүхэд маань гараад төлөвлөгөө маань биелж байгаагээ ингээ баяртай байгаа ч гэсэндээ нөгөө талаараа сургуулаа дахиад ингээл хоош тавих нь ч гэдэг юм уу. Тэр үед бол амар том юм шийдвэр гаргах болчихж байгаа байхгүй юу.
Тэ мэдээж сургуулаа бодоол хүүхдээ гарахгүй байх мэн гэсэн тийм байхгүй юм чинь. Тэгэхээр тэрийг нөө хүлээн зөвшөөрөх гэж тэгээд айгүйх бодохдоо эн чинь зөвхөн миний л хүсэж байгаа юм. Сургууль төгснө гэдэг чинь миний юм надаас хэн шаарддаг байх чинь ингээ гэр бүл аж аргалтай, эрүүл хүүхэд шухт маань эрүүл аж аргалтай гэж би яагаад ингэж өөрийгөө зовоогоод байгаа гэж өөртөө ярилцаад тэгээд тэгэхэд манай нөхөр яг асууж ирсэн. Тэгээд нөө хамгийн их бодсон юм би сурах гэж зоригтой ирчээд би сурахгүй тэгээд би Монгол руугаа буцах юм уу гэж амар их готорж нөхөртөө ярилцах та тэгж байгаа байхгүй. Тэгсэн чинь манай нөхөр тэгжсэн коллеж энтриг төгсснийг болохоор би одоо голоод байна шүү дээ. Миний адрес манайхан ч одоо гэж хэлэхэд одоо бас болох юм уу зөв юм уу хүмүүс яг нөгөө юугаа голоод авах юм хийж яасан юм аюу харин тэр болохгүй юм байлээ. Би болохоор анх бас яг тэгжсэн. Тэгээд ингээд нөхөртөөгөө ярилцаад нийл бодож моцсны дараа тэгж бодхоо болсон байхгүй юу. 10 жил яг одоо бит хоёрын амьдралын зорилго бас юу вэ? Мэдээж гэр бүлээрээ сайхан аж аргалтай амьдрах шүү дээ. Тэгэхээр яг тэр маань байна уу байгаа л байхгүй юу. Тэгэхээр байгаа одоо байгаадаа сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Тэгээд тэгж яах чи яагаад би үгүйсгэх хэрэгтэй. Манай нэг профессор маань хүртэл надад хэлж ирсэн. Бид нар нэг өөртөө танилцуул яг нэг ихтгэх урлагийн хичээл дээр чи ингээд ихтгэл тавихтаа бусад хүүхдүүд нь яг нөө эдийн засгийн одоо энэ фах хогшүүлээд байхад тахгүй юу. Бусад хүүхдүүд нэг л бакалаврын зэрэг хамгаалаагүй хүүхдүүд байгаа. Тэгж яхад чи хажууд нь хамаагүй их юм хийцэн Герман хэлний бакалаврын зэрэг хамгаалсан их сургууль гэдэг юм үзсэн сурцсан хүн байж чи ягаад тэрийг эхлээд хэлээгүй юм. Чи эхлээд мэдсэн чадсан юмнуудаа эхлээд өөр хүнтэй танилцахдаа тэрийг эхлээд дурдах хэвээр. Тэрнээс бол чиний хүрэх гэж байгаа ч юм уу хүрэх гээд арайхан хүрээгүй чадаагүй байгаа. Тэрийг харахаар хүн айгүй өөрийгөө голоод идэг тийм. Тэгэж чи хизээч яриагаа эхлүүлж болохгүй. Тэгэх юм бол чиний нөгөө аудиенс чи одоо чиний нөгөө сонсогчд чинь энэ хүнээс угаасаа авах юм байхгүй юм чи угаасаа ийм нэгдүгээр чи өөрийгөө доогуур үнэлж чинь тэгэхээр хоёрдугаар доогуур хүмүүс чинь ч гэсэн чамаар доогуур үнэлнэ. Тэгэхээр чи сургууль сураагүй гэдгээ эхлээд төгсөөгүй байгаа одоо ингээд эдийн засгаар тэгэх гэж байгаа гэдгийг ярих биш. Чи эхлээд за би тэрийг бол дурдах ерөөсөө хэрэггүй. Ягаад гэвэл тэд нар чиний олоогүй амжилт биш, олцсон амжилт чухал гэж айр гоё хэлчихсэн. Тэгээд тэрний дараа нэрээ тийм байх ингээд. Тэгээд тэрнээс хойш ер нь бас өөртөө ихтэй байх байдал амар чухал юм билээ. Одоо энэнийг ч гэсэндээ би ингээл хийхэд ч гэсэндээ хэрвээ би энийг ямар дөнгөж л сураал хэлж штэ гэж боцсон бол би хідээш тэн дээр ажлын тийм ярилцлаганд орохгүй өөрийгөө тэгж зоригжуулж чадахгүйсэн байгаа байхгүй юу. Тэгээд ер нь ингээл хичнээн би одоо фах хогшүүлэг би 1 жил төгсөө чүлээ авсан сураад чүлээ авсан ч гэсэндээ миний ингээд нөгөө нэг профессорудаа сонссон нөгөө нэг лекцүүд маань надад ингээд амьдрал хэрэг болоод яваад байгаа байхгүй юу. Тэгээ манай нөхөр яг надаас за чи 10 жилийн хугацаанд юу сурсан бэ? Чи тэр сургуулаа төгсөж чадаагүй бакалаврын зэрэг л яриад нь шүү дээ. Би бол ерөөсөө эдийн засгийн бакалавр хийн гэж ирсэн зорилгынхаа тухай яриад тэрийг хоошлуулад байна мэн гэж нөө хямраал те. Тэгэнгүүт тэр бол ерөөсөө чухал биш ээ наа. Чи тэрийг биш 10 жилд чи юу сурж авсан бэ гэдгийг хэлээд тах таа гэж нөгөөдөг чинь битгаар ярилж байгаа хгүй. За чи зүгээр л төгсөөл чи 4 жил Герман хэл төгсчөөд Монголд ямар нэгэн ажил хийсэн бол чи Герман хэлээ мартцсан байгаа айгүй бол одоо. Тийм ядлаган л гэр хүүхдээ гаргах юм чинь тэгээд гэртээ ингээд байжсэн бол чи нэрээ марцсан. Тэгээ ингээд боцсон чи нэрээ тийм байгаа хгүй би мэдээж хүүхэд гаргах нь үнэн гэртээ байх нь үний юм чинь. За тэгвэл чи ингээд өөрийгөө хөгжүүлээд за торт хийх одоо юу бэ чи чадвар ингээд өөртөө суулгасан байна. Тэрийг ч гэсэн чи Австри дээр л сурсан. Тэгэл Испани хэл сурсан чи гэл нөгөөдөг чи амар хэлж өгч байна. Би нөгөөдөг чи юусоо голоо хэлэхгүй байгаа таахгүй. Заавал сургууль бичих ном дээр биш шүү дээ гэл манай. Заавал диплом дээр биш ахгүй. Энд чи 10 жил тэгээ ингээ өөр хүүхдүүд чинь сайхан ирүүл сайхан юу байна? Боож чинь өөр хүүхдүүдтэй ч гэсэн тэр монголоор ярьж байна. Тийм монголоор сайхан ярьж байна. Герман хэл сайхан сурсан байна шүү дээ. Тэгээ тийм болохоор тэгээд нөхрийг манай нөхөр маань тэгж намайг синхруулээд тэрнээс хойш би сургуулаа сүлээ авлаа марлаа хоошлууллаа одоо тэгэх юм бол тийг ингэн гэл амар гутарч бодож ирсэн болсон. Тийм бэ юу н одоо байгаа одоо юунд хүрсэн бэ одоо юу вэ? Тэгээ чиний асуулт чинь маш сайхан асуулт байлаа. Тэрийг баттгсан. Тийм байна. Тэрнээс гадна бас одоо юу гэдэг одоо оролцогчд маань ч юм уу эсвэл одоо үзэж байгаа хүмүүст одоо миний өгөхийг хүсэж байгаа юу бол те заавал нөгөө анх ирсэн зорьсон зорилго юу юм бэ ч юм уу те тэрэндээ хүрсэн үгүй юу гэдэг биш те одоо хийж байгаа нөхцөлдөө ажилдаа юу тэндээс юу те ажил нь таалагдчих байна уу гэтээ тэрнийг ажил хийхин тулд заавал тэр чиглэлээр нь те доктор магистр юм хамгаалсан байгаатай үгүй юу те би бас яг тэрийг энийг
бодсон байхгүй. Одоо жишээлбэл миний энэ арт найдад байгаа хүмүүс чинь дандаа л тэр мэрэгжлийн хүмүүс байгаа шүү дээ. Урлагийн сургууль төгссөн ч гэдэг юм уу те. Тэгэхэд би ингээл өөрийгөө би ямар адилхан эднэртэй яг уран бүтээлч хүн биш. Би чинь зүгээр л чөлөөд уран бүтээлч би хоббигоор ингэсэн гэж голж биш. Харин ч давуу тал нь шүү дээ. Зүгээр хоббигоор мөртлөө идэвхтэй зэрэгчж штэ гэж бодох хэрэгтэй юм. Тэгэхээр юмыг ерөөсөө тэр өөр өнцгөөс нь харж сурах маш чухал юм. Тийм энэ бол хүн бас өөрийгөө айгүй юу яадаг юм шиг байна те нөгөө өөрийгөө өлөөл идэг те. Голоол идэг. Тэгэл тэр хүн ийм лаг юм блэ энэ хүн ийм лаг юм блэ гэснээ өөрийгөө голтлоод идэг юм шиг байна те. Яг өөрийгөө голж нөгөө өөрийгөө хөгжүүлж байвал сайн л та мэдээж те. Тэгтээ ингээл өөрийгөө голоо гутраад байвал нэг юм байж байгаа байхгүй те. Хийж болохгүй те. Тэр бол бас миний бас сурах бас зангийн нэг бас амар тийм өөрийгөө голоол тэгээд идэг. Нэг бодлыг өөрийгөө голж хөгжүүлж тийм чад өөрчлөөд чадаад те зүгээр сууж чадахгүй байгаадаа ингээл хангалуун байна гээл ялхаагаа суугаад байл бас хэцүү штэ. Тэгэхгүй юм хийж бол бас гутраа тэгэл бүр юучгүй хөдлөхгүй гутран эмор сууж. За эморх яах вэ юу гэж. Тэгээ уучрал гэдэг хүнийг за ганцхан өгүүлбэрээр тодорхойлвол. Ганцхан өгүүлбэр багтдаг байх те. Тодорхойлж өөрийгөө хүн ер нь тодорхойлж чаддаг болоо. Хүн л хүнийг тодорхойлох юм шүү. За чи эсвэл одоо тэгвэл илтгэл явбал би учрал байна би ийм хүн гэж хэлвэл юу гэж хэлэх вэ? Би бол хамгийн анх одоо би яг санаанд орчлоо. Би ангийнхандаа юу гэж хэлсэн бэ гэсэн чинь хамгийн нэгдүгээр тэр нөгөө нэг өөрийнхөө тухай плакат хийх байсан байхгүй юу? Плакат хийгээд тэгээд плакат жоох те ингээ нэг жижиг ингээ флип чартн дээр гол юмнуудаа бичээ штэ тий гол юмнуудаа бичээ тэгээд өөрийгөө танилцуулаад эхэлж ирсэн. Тэгэхэд би хамгийн дээр нь ингэж multitasking mommy гэж бичсэн. Тийм би тэгж л өөрийгөө тэгвэл тодорхойлчих дөө ганц үгээр гэж. Тийм байж тийм бүхэл юмыг тэрэнд ч одоо оруулж байгаа шүү дээ. Тийм multitasking mommy би тэгэхэд ч ажил хийдэг байсан, хоббигоо хийдэг байсан. Тэгэхэд ч би бас яг энийг хийдэг байсан шүү дээ. Тортоо чин, торт март хийчих. Хүүхдийн төрсөн өдөр бол яаж л би дэлгүүрээс торт авахгүй л ахгүй тий. Хүүхдүүдтэй төрсөн Элса байна уу, юу вэ тэр дуртай тортыг хийгээд өгч. Юу гэдэг төгс тодорхойлчлаа чи өөрөө юмыг оруулчлаа шүү дээ. Нөгөө тэр өгүүлбэрээр л чамайг яг л хэл. Тэр үед бол яг би нөгөө сурч исэн тэгээд ер нь бол хүн өөрөө л хүсэх юм бол хичнээн ачаалал байсан ч гэсэн тэгэл давж чадна гэдэг утгаар нь би тэгж бас хэлж тайлбарлаж хэлж ийсэн. Ер нь хүн өөрөө хүсгэл юм бол би ингээл заавал тэгэхэд чинь би 3 хүүхэдтэйсэн л та тэгтээ. 3 хүүхэдтэйгээ заавал гэртээ тий гэртээ байх албагүй. Тэгэл би ээж гэдгийг бас амар тодорхойлмоор байна. Ээж дүү ээж гэдэг чинь юу нь бас хамгийн хэцүү ажил гэж бас үний юм шиг байна шүү дээ. Хамгийн хэцүү тэгээ бас бахархалтай ажил. Тэгээ multitasking fear фах мод. Тэгээ дэрийг нээж байвэ. За нээж л гэж тодорхойлсон юм шүү. За хамгийн сүүлийн асуулт амьдралдаа баримталдаг зүйлс юу вэ? Баримталдаг зүйлсээ тий юу гэж нь явж байгаа. Мэдээж ээж юм чи одоо мөр хөөхт ийм өсгөл аюу сургууль хүмүүжлэгтэр ч юм уу. Тэрэн дээр бол яг хүн өөрөө суралцаж явдаг юм шиг байгаа. Ээж үү. Тийм би одоо 4 хүүхэдтэй гаргасан хүн болгоно юм. Хөө 4 хүүхэдтэйстэй туршлагатай ээж гэл яг нэг хүүхэдтэй гаргаж анхныхаа хүүхэдтэй гаргасан найзууд маань тэгдэг ч гэсэн би ингээл 4 дэх хүүхэдтэй үзээгүй юм аа үзэн бослож явдаг. Тэ? Яа. За хийсвэр дорхоос ахуулаад тэ хүүх мөх хавцаж үзэхээс ахуулаад тэгэл юмыг үзчихин 4 дэх дээр. Тэгэхээр ер нь бол хүн хизээч туршлагачиж дуустдгүй юм байлээ. Тэгээд уучка зүгээр хувь хүний хувьд баримталдаг юм гэх юм бол би амар юу гэж бодоод байдаг шүү дээ. Ер нь амар олон зүйлүүд л байгаа л да. Яг юун дээр вэ гэдгээс л болох тийм. Амар олон зүйлүүд. Сэдв юм уу хаана юу хийж байгаас тийм. Яг юун дээр баримталдаг. Одоо юу найз нөхөрлийн хувьд жишээлбэл бол баримталдаг зүйл юу вэ ч гэдэг юм уу. За тэгвэл хоёул ажил дээр гэлж. Ажил дээр баримталдаг зүйл чин сэтгэлээсээ хийх амар чухал юм байна гэж би боддог шүү дээ. Юм чин сэтгэлээсээ хийгээгүй юмыг олвол ямар ч олигтой үр дүн гарахгүй хүнээс. Одоо чи жишээлх юм бол одоо энд байгаа оюутнууч гэдэг юм уу те ирээд одоо ингэж хэлдэг штэ. Love what you do, else go do
Do what you love гэдэг штеп. Нэг бол чи ерөөсөө хийж байгаа юм аа дурлаж хий. Эсвэл дуртай юм аа хий. Хэрэг яг дуртай юм аа хийх завшаа хүн болгоно бас олдохгүй штеп мэдээж те. Ямар нэгэн аргаар санхүүгийн байдлаас болоо хүн болгон ямар нэгэн байдлаар ажил хийх таарна. Ямар нэг юм хийж таарна. Тэгэхээр тэр юм аа дурлаж хийх ёстой. Чин сэтгэлээсээ хийх ёстой гэж би боддог. Астагай юм уу? Аягаа юм уу? Ахад нэг хэлэх юм уу гэж. За битэрээр ингээд өндөрлж байна. Тэгэхээр мультитаскинг учрал маань ирж оролцож баярлалаа. Мультитаскинг мама. Мультитаскинг мама. Тэр учрал гэхэр чи амар бүх юм хийж чаддаг хүн шиг санагдаад байна. За тийм ээ. Мультитаскинг учрал биш мама. За. Мамаага тодорхойлуулах юм. За ирж оролцож баярлалаа. Тэгээд юу гэдэг вэ? Одоо энэ хийж байгаа юмараа олон хүмүүст гоё энерги өгөж те гоё сургалтаа явуулаарай. Тэгээд за баярлалаа. Тэг мэдээж Монгол очихоор айвал энийгээрээ явах үргэлжлүүлээд явах юм болов те. Тий харин тий. Би бол орхихгүй л надад угаасаа л таашаал өгж байгаа юм чи орхихгүй ахал гэж бодсон ш. Таашаал өгж байгаа маа үргэлжлүүлээ хийн л гэж бодчих ш. Тэгээд love what you do те. Love what you do гэл. Do what you love гэл явчих. За баярлалаа. За баярлалаа. За манай өнөөдрийн дугаар үгээр өндөрлж байна. Энэ дугаарт маань учрал маань орлоо. Баярлалаа. Баярлалаа.